бололцоог нь олохын тулд одоо ямар бодлого явуулах хэрэгтэй. Инновацийн дэмждэг бодлого явуулахын тулд одоо хятад бол зүгээр ингээд бүтэн цэвэр одоо бүр амар метрополитен хот бариад өгч тийм. Тэгвэл яагаад Silicon Valley-тэй одоохондоо өрсөлдөж чадахгүй вэ? Silicon Valley-д хамгийн чадвартай залуучууд өдөр болгон технологийн талаар технологиг яаж дэвшүүлэх нь хөгжүүлэх нь гэдэг асуудлыг ярилцж байгаа. Энэ ингээд оюуны одоо тэнд ингээд цэвэр хөдөлмөр явуулаад тэр хөдөлмөрийн үр шим нь unicorn болоод манайх датагаа хөрөнгөх гэж бодоод яг энэ датагаанаас бид нэр ямар үн цэнийг гаргаж ирэх вэ гэдэг дээр стратегийн хэмжээнд бид нэр дата стратеги боловсруулж энийг хөрөнгө болгож одоо бид нар цаашдаа явах ёстой гэж үзэж ивэл тэнд Chief Data Officer буюу одоо өгөгдөл хариуцсан захирал гэж байх ёстой гэсэн. За сайн байцгаана уу сонсогчдоо. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За Seven-Us podcast-ийн session 2-ын 8 дахь дугаарыг эхэлж байна. За өнөөдрийн маань зочноор Groningen их сургуулийн математикийн ухааны доктор, за Data Devs компани хамтран үүсгэн байгуулагч Болор захирал маань оролцож байна. За бидний урилгыг хүлээж авч подкастт орж байгаад байна. Баярлалаа. За намайг бас подкастт урьж оролцуулж аваад баярлалаа. За таны ажил сайн уу? Сайн. За өнөөдрийн сэдвээр ерөнхийдөө хоёлоо юу ярих вэ гэхээр за мэдээж математикч хүнийг урьж оролцуулсан. За тэгээд Data Devs гэдэг компани хувьд дата гэдэг нэрээс нь харуул ер нь бит хоёр датаны талаар ярилцах байгаа тий. Тэгэхээр байгууллагад дата хэр чухал юм бэ? За тэгээд датагаа хэрхэн зохион байгуулахын өгөгдөл суурилсан шийдвэр гаргалт гэдэг зүйлийг хийхийн тулд байгууллага ер нь датагаа хэрхэн зөв зохион байгуулах ёстой юм. Ямар одоо албан тушаалуудыг бий болгох ёстой юм. За ямар дэд бүтцүүдийг бий болгох ёстой юм. За нөгөө датанаасаа ямар шийдвэр гаргалтуудыг ер нь гаргаж болох вэ гэх мэт сэдвийн хүрээнд ярина. Тэгээд манай Болор захирлын хувьд бол ариун туршлагатай хүн байгаа учраас за мөн оновчл гээд номыг Data Devs компаниас орчуулж монголчуудаа түгээсэн байсан. Тэгэхээр энэ дээрээс маш олон кейсүүд туршлагын талаар хуваалцах байхаа гэж бодож байна. За тэгээд хамгийн ихнийхээ асуултыг ер нь за эхлээд Монголд ер нь датаны компаниуд бас харьцангуй цөөхөн байдаг гэж би хувьдаа бодож байна. Тэ яг энэ дата анализ чиглэлээр ажилладаг компаниуд цөөхөн баг. Тэгэхээр Data Devs компани товчхон танилцуулга хийгээд ер нь ямархуу төслүүд дээр ямархуу байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа гэдэг талаар та мэдээлэл өгөөч. За тэгээ яг дата анализийн компани гэхээсээ илүү манайх одоо data science компани, data analysis компани гэдээ бас хоёр өөр жоохон янзтай байгаа даа. Тэгэхээр магадгүй тэр хэсгийг эхлээд хэлэх үү? Эсвэл зүгээр та өөрөө л. Тэгэхээр data science компани гэдэг маань өгөгдлийн шинжлэх ухаан гэх юм уу тий. Өгөгдлийн шинжлэх ухааны яг консалтинг компани гэдэг бол өөрсдөө загвар гаргадаг, өөрсдөө алгоритм бичдэг ийм компани байгаа. Дата анализийн нэхлээрээ ерөнхийдөө бол арай өөр хэлбэр. Энэ болохоор одоо датан дээр анализ хийгээд тэгээ тэр датанаас одоо үн цэнийг яаж гаргаж ирэх вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр нөө боловсруулалтын төвшин нь ялгаатай гэх юм уу ерөнхийдөө. Тэгэхээр манайх компани Data Devs компани маань болохоор ер нь бол дата анализ хийдэг. Гэхдээ тэрнээс гадна бас манайх яг data science буюу өгөгдлийн шинжлэх ухаанаар яг мэргэжсэн дагнасан юм консалтинг компани байгаа даа. Одоо манай компани маань үүсгэн байгуулагдаад 3 жил болж байна. Монголд бол харьцангуй одоо компаниуд аж ахуйн нэгжүүд маань бол ер нь бол датаны үн цэнийг чухалчилдаг тий. Тэгээд датанаасаа бид нэр үн цэн гаргаж авах ёстой гэдэг одоо тэр ойлголт нь гараад ирсэн байгаа учраас тэрэн дээр нь бол бид нар ингээд одоо дэмжих үйл ажиллагаа явуулаад тий шийдвэр гаргалтыг дэмжих ерөн системийг боловсруулдаг гэх юм уу та. Тий. Ингээд 3 жил болж байна та. Одоо хэрвээ нууц биш бол ямар байгууллагуудтай ямар хуу төслүүд дээр ажиллаж байгаа вэ? За манайх бол одоо ингээд яг хамгийн анхны харилцагч маань бол UBCAP байсан. UBCAP-ийн дайгдигээд одоо шинэ гарсан олон хүмүүс яаж одоо нэг
одоо хуучин бол микроавтобус гэх юм уу тий. Гэхдээ одоо арай өөр утгаар ярих юм бол одоо нөгөө ride and share буюу одоо хоорондоо ингээд нөгөө 5 хүн яармаг явах гэж байлаа гэж бодоход тэр 5 хүнийг нийлүүлээд одоо яаж яармаг руу явах вэ гэдэг одоо тэр бодлогыг нь бодох дээр бид нэр хамтарч орж исэн. Тэгээд өөр харилцагчаасаа дурдах юм бол бид нэр бол апу дээри жүр дээрэс нь нийтийн тээврийн бодлогын газар, замын хөгжлийн газар гэдэг ерөнхийдөө бол манай харилцагчд маань байгаа. Тэгээд тэрнээс гаднаас түнш байгууллагууд байгаа. За. Баг хамтлалны хувьд ер нь товч дурдвал Манайх болохоор одоо бол яг 26 хүнтэй. Тэгээ 26 болуулаа юм шүү дээ. Баярлалаа. Тэгээ яг нөгөө мэрэгжлийн одоо угаасаа юм data science, data analysis, consulting үйлчилгээгээр зөвхөн мэрэгшээд тэгээд бид нар дотроо бол ингээд яг одоо өгөгдөл дээр суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих систем хийх тийм багтай гэсэн үг. Тэгэхээр ер нь өөрийн гэсэн нөгөө продакт бол одоохондоо одоо дататай холбоотой продактууд бол нэг хийхгүй байгууллагынх нь кейсүүд дээр ажилладаг гэсэн үг юм байна тийм. Одоохондоо бол яг одоо бол цэвэр консалтинг тухайн байгууллага хаана явж гин хаашаага цаашаага чиглэх хэрэгтэй вэ гэдэг дээр нь зөвлөгөө өгöd тэгээд тэрэн дээр нь ерөөхдөө ингээд дэмжиж явж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө аж ахуйн нэгж болгон маань өөрсдөө одоо датаны багтай болоод тэрийгээ ингээд боловсон хүчнийг нь бэлдээд явах нөөц болцоо бол ер нь бол бага. Яагаад вэ гэхээр одоо жишээлбэл би үйлдвэрлэл явуулдаг бол үйлдвэрлэл нь миний үндсэн бизнес учраас тэр үндсэн бизнес дээрээ би төвлөрөх шаардлага бол байдаг. Тэр үед нь болохоор яах аргагүй одоо мэрэгжлийн одоо data science, data analysis үнэхээр өгөгдлийг үн цэнтэй гэж үзэж явах юм бол мэрэгжлийн байгууллагаас одоо зөвлөгөө авч консалтинг хийлгэж хамтарсан төсөл явуулах бол хэрэгцээ бол гарч ирдэг. Яг тэр хэсэг дээр л бид нэр ажиллаж байгаа. Тийм байна. За 20 зургуулаа гэдэг чинь ер нь бол өнөр өтгөн миний хувьд бас том баг гэж бол харж байна те. Тэгэхээр том багийн үйл ажиллагааны зардал бол бас нэлийн өндөр байгаа бах. Тэгээд дээрэс нь датаны экспертүүд, дата инженерингүүд гэдэг бол тодорхой хэмжээнд цалин хөлс өндөртөө байдаг те. Тэгэхээр яг манай Монголын нөхцөл байдалд яг одоо нэг үгээр хэлбэл энэ залуучуудыг ингээд те ажилтаа байлгах, ийм байлгахын тулд харилцагч байгууллагууд маш ихээр олох, ажлууд маш ихээр олох хэрэгтэй болж таарж байгаа байх. Ер нь тэгэж төсөөлж байна. Тэгэхээр ер нь манай байгууллагууд та бүхэнд хэр хандж гин, хэр ажлууд хэр их олдж гин. Ер нь байгууллагуудын одоо энэ датагаа ашиглаад шийдвэр гаргалтандаа датагаа ашиглах энэ майнд ойлголтууд, удирдлагуудын ойлголтууд ер нь ямар төвшөнд байна вэ? За би болохоор одоо 3 жилийн өмнө Монголд ирсэн. Тэгээ тэрний өмнө ерөнхийдөө нэг 10 жилийн өмнө бол пич хийгээд Монголд ирж яг нэг Голландд 14 жил яг ажиллаж яг энэ дата чиглэлээр ажиллаж агаад тэгээд тэр туршлага дээр үндэслээд ер нь нэг хэдэн онд юм бэ тэр чинь 2016 он гэдэг чинь одоо яг 9 жилийн өмнө гэсэн үг тийм 9 жилийн өмнө хурж ирээд ер нь бол тухайн үедээ болохоор Ортек гэдэг ерөнхийдөө юм Европод одоо мянган одоо ажилтнтай тэгээ цэвэр одоо юм data science-ийн консалтинг үзүүлдэг компанийг төлөөлөөд Монголд хурж ирээд ингээд удирдлагуудтай уулзаад ерөнхийдөө асуудал нь бэлэн байна уугүй гэдэг анх бол одоо тийм судалгаа хийжсэн. Тэгээ тэр үед 16 он гэдэг чинь Монгол бол бэлэн байгаагүй. Тий. Тэгээд ерөөсөө яг нэг 4 жилийн өмнө одоо тэр чинь 4 жилийн өмнө гэдэг чинь их хол биш шүү дээ. Хүрээд ирсэн чинь ер нь бол компани удирдлагууд сонирхоод эхэлсэн байсан аль хэдийн. Тэгэхээр энэ айгүй хурдан өөрчлөлт айгүй их явагдаж байгаа. Тэг яагаад энэ өөрчлөлт явагдаж байгаа юм бэ гэхээр бид нар бас яагаад гэдгийг нь ойлгох хэрэгтэй баг тий. Нөгөө яагаад энэ хэрэгцээ гарч ирээд байгаа юм бэ гэдгийг нь ойлгож иж бид нар одоо за өгөгдөл дээр суурилсан шийдвэр гаргалт чухал юм шүү гэдэг мэдээлэл авна үхээс биш зүгээр өгөгдөл чухал гэдэг өнцгөөс бас бид нар эхэлж болохгүй байх гэж бодож байна л та тий. Тэгэхээр нөгөө нэг өгөгдөл яагаад чухал юм бэ гэдэг асуултанд ороод ирэхээр бид нар эргүүлэл яг бизнесээ ярих хэрэгтэй. Бизнес бол цэвэр өрсөлдөөн байгаа. Дээрээс нь бүтээмжийн асуудал байгаа. Тэгвэл одоо яг ингээд энэ технологи оруулж ирээ, датаг оруулж ирээ, эсвэл одоо ингээд хүний нөөцөө чадахжуулъя ч гэдэг юм уу. Ямар ч одоо арга барил байж болно шүү дээ. Тэн дээр одоо тэгтээ өрсөлдөөнд одоо үлдэх ёстой.
Дээрээс нь өрсөлдөөнөө бүр манлайлаад явж болно тий. Нөгөө талаас бол бүтээмжээ сайжруулах хэрэгтэй. Яг энэ бүтээмжээ сайжруулж өрсөлдөөнөө авч үлдэхийн тулд юу хийх ёстой вэ гэдэг асуулт гараад ирэнгүүт нэг хариултынх нь одоо айгүй олон хариулт байж болно л доо тий. Тэрнийх нь нэг нь дата болчиход байгаа. Тэгэхээр яг яаж дата бүтээмжийг сайжруулад байгаа юм бэ гэхлээр одоо тэрэн дээрээ хүн очихороо гаццдаг гэх юм уу тий. Тэнгүүд намайг одоо 4 жилийн өмнө хурж ирээд одоо ингээ удирдлагуудад хэрэгнгүүт бүтээмжээ сайжруулах өрсөлдөөний одоо нэмэгдүүлэхийн тулд биднэрт дата хэрэгтэй юм байна гэдэг мессежийг бол удирдлагын түвшинд бол компаниуд ойлгоод эхэлсэн байсан тий. Харин яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр нөгөө одоо мэдэхгүй цоо шин талбар байгаа учраас одоо тухайн хүн өөрийнхөө яг үндсэн бизнесийг мэднэ үхээс биш одоо би одоо уул уурхаа дээр очиод ч юм уу уул уурхаан талаар яриад эхлүүл одоо жоохон бас болохгүй шүү дээ одоо тий. Тэгэхээр нөгөө яаж би энэ датанаас үн цэнийг гаргаж авах вэ гэдэг дээр ер нь бол компаниуд өөрийн гэсэн ойлголтгүй нэгдсэн ойлголт байхгүй. Дээрээс нь болохоор ингээд нөгөө яаж хийхээ мэдэхгүй тий. Гаднаас ингээд одоо консалтинг компани оруулж ирээд ингээд оруулаад ирэнгүүт яг давуу талж байгаа, сул талж байгаа. Нэгдүгürt бол асар өндөр үнэтэй, зардал нь бол айгүй өндөр үнэтэй байдаг. Хоёрдугаарт болохоор яг нөгөө нэг одоо жоохон монгол хүний өнцгөөс ярих юм бол сэтгэл дутдаг гэх юм уу. Орж ирчээд ерөөхдөө за нэг ийм стандарттай гэх тэгээд төслөө хэрэгжүүлж гараа явчих штэ ер нь бол тий. Тэгэхээр нөгөө нэг тэр чинь ингээд дотоодын байгууллагууд ч гэсэн асар өндөр үн төлөөд дээрээс нь нөгөөдхийгөө яг ингээд цааш нь үргэлжлүүлээд тэр чинь ганцхан удаагийн төсөл болоод явах биш. Энэ бол ингээд бүхэл бүтэн соёл болоод ингээд тасралтгүй явах үйл ажиллагаа өстой одоодаг. Гэтэл нэг төслөөр ингээл ганц гадны консалтинг оруулж ирээл нөгөөдгийгөө хийчихэл гаргачих юм бол нөгөө төсөл нь өөрөө эргүүлээд унах магадлал бол амар өндөр. Тэгэхээр энэ дээр юу гарч ирж байгаа гэхээр уул нь хэрвээ чадварлаг дотоодын одоо яг ийм үнэхээр зөвлөх үйлчлэгийг үзүүлдэг хүн байх юм бол тэдэртэй хамтраад явсан нь тухайн байгууллагын одоо хөгжилд бол чухал юм байна. Тэгэхээр тэрийг ойлгосноороо яаж байгаа вэ гэхээр биднэрт консалтинг үйлчлэгийг бол хэрэгтэй юм байна гэдгийг одоо удирдлагууд маань одоо ойлгоод тий. Энийг хэрэгтэй юм чи бид нар одоо хин хэрэгтэй вэ гэж хайнгууд одоо яг одоогийн байдлаар бол цөөхөн хідэн компаниуд байгаа л та тий. Тийм баг шүү гэнэ. Ер нь за дата дэвс баг шүү гэнэ. Дата гэр гээд байгууллага байна. За ICT группийн бас SES гээд компани баг шүү гэнэ. Ер нь датаны чиглэлээр за Могул групп бас датаны чиглэлээр бас ажиллаж байгаа байх. Миний зүгээр мэдхээр бол хуруу дарам цөөхөн байгууллагууд бас байх шиг байна. Тийм ёстой л 2016 онд гэдэг чинь би одоо хаан банкнд байсан үйл дээ. Тэнд аудит дээр л байсан. За тэгээд бид нэр бас яадаг байсан бэ гэхээр нөгөө дата ашиглаад аудит гэдэг чинь хянан шалгалт те хэсэг шүү дээ. Тэгэхээр банкны транзакшн гүйлгээнүүд ажилтнуудын хийж байгаа үйлдэлүүд дээр ерөнхийдөө дата ашиглаад тайлан мэдээг л автоматжуулж гаргаад тайлан дээр анализ хийдэг байсан үйл дээ. Тэгээд дататай болоод тайлантай болоод нөгөө одоо нэг ёсондоо бол дата инженерингийн ажлыг хийгээд тий датагаа аваад за нэг юм raw датагаа буюу түүхий датагаа боловсруулад авцсан. Тэгээд тэрний дараагаас бид нэр 18 оноос эхлээд ерөнхийдөө яг дата анализ чиглэлийн, машин сургалтын модулүүд чиглэлийн ингээд одоо янз бүрийн болж бүтэхгүй үйлдэлүүд эсвэл тэ харилцагчийн асуудлуудыг ч гэдэм ингээд машин сургалтаар модулоор илрүүлэх тийм зүйлүүдийг 18 оноос хийж эхэлж исэн байхгүй. Тэгэхээр агууг сонирхолтой байна. За тэгэнгүүт ер нь за удирдлагууд бол манай Монголын төвшин нэг таны анзаарснаар бол нэг 3-аас 4-5 жилийн өмнөөс ер нь дата гэдэг зүйл чухал юм байна гэдгийг бол ойлгосон харагдаж энэ шал нөхцөл байдал бол өөрчлөгдсөн байна гэж юм тий. Энэ нь ч өөрөө нөгөө нэг технологийн хөгжил, дижитал шилжилтийг одоо эрчимтэй хийх гэдэг үе бас байгаа. Тэгээд энэ үедээ бас давхар таарад за ковидын дараагаас эхлээд хүн болгон зайнаас үйлчлэгээ авдаг болсон ч гэдэг юм уу тий. Тэгээ шийдвэр гаргалтыг маш хурдан оновчтой гаргахгүй бол болохгүй байгаа ч гэдэг юм уу. Энэ үедээ таарад ер нь бол байгууллага болгон дата гэдэг зүйлийг сонирхож эхлээд өөртөө байгаа үн цэнтэй бас нэг хөрөнгө нь ер нь дата юм байна гэдээ ойлгоод эхэлсэн байх гэж бодож байна. За тэгэхээр хоёулаа л өнөөдрийн хувьд энэ тэр үн цэнтэй хөрөнгийг ер нь хэрхэн тий амжилттай шийдвэр гаргалтанд ашиглах вэ гэдэг багахан зөвлөгөөг л ер нь өгөх байх гэж бодож байгаа. За тэгэхээр
өгөгдлөө ашиглаад шийдвэр гаргахын тулд байгууллага ер нь яг юунаас эхлэх ёстой вэ? Миний хувьд бол дээд удирдлагуудын төвшөнд те хэрхэн бүтэц зохион байгуулалтаа зөв хийх ёстой юм. За мэдээж үнэхээр хүний нөөц сайтай баг бол өөрсдөө багаа бүрдүүлээд ингээ хийх бах те. Тэгэхээр засаглалын хувьд ер нь хэрхэн бий болох ёстой вэ? Удирдлага тогтолцоо хэрхэн бий болох ёстой вэ? За тэгээд улмаар нөгөө data governance гэдэг ойлголт бас яригадаад эхэлдэг тий. Тэгэхээр энийг ер нь хэрхэн хийх ёстой байдгийг ингээд та хүний нөөц удирдлага зохион байгуулалтаас нь ахуулаад за тэгээд ер нь data governance гэдэг тал руу онлын хувьд ямар хөө ойлголтууд байгаа юм. За бизнес кейсүүд дээр ер нь ямар хөө байгаа вэ гэдэг талаас нь ярил. За яг хамгийн түрүүнд юу хийх ёстой юм бэ гэхлээр эргүүлэл нөгөө нэг датагаараа юу хийх вэ гэдэг асуултаас илүүтэй манай бизнес стратеги маань юу юм бэ гэдэг асуулт руу буцаад чинь гэж бодож байна. За бизнес стратегиасаа үндэслээд одоо жишээлбэл удирдлагын багт одоо ингээд цөмөрөө шинэ одоо гарч ирж байгаа одоо үүрэг чиглэлүүдийг аваад үзэх юм бол тий удирдлагын баг гэдэг бол тэр тухайн бизнесийн одоо алсын хараа тухайн бизнесийн стратегийг яаж одоо буулгаж ирэх вэ гэдэг дээр яг ажиллаж байгаа хүмүүсүүд тий. Тэрэн дундаа одоо компани нь эхлээд бизнесийн стратеги тодорхой болгосны дараа яг тэр стратеги дээр нь үндэслээд манайд одоо жишээлбэл Chief Data Officer за өгөгдлийн одоо өгөгдөл хариуцсан захирал тий. За эсвэл бүр Chief Science Officer гэж бас байдаг. Шинжлэх ухаан хариуцсан захирал тий. Chief Technology Officer буюу технологи хариуцсан захирал. За өөр одоо юунууд дээр чинь CIO мэдээлэл одоо мэдээлэл технологи хариуцсан захирал тий. Information data хариуцсан өгөгдөл хариуцсан захирал. Өгөгдөл хариуцсан захирал. За тэгээ бүр цаашлаа Chief Digital Transformation Officer. За тийм. Дижитал шилжилт хариуцсан захирал гэдэг ч юм уу тий. Тэгэхээр тэр тухайн байгууллагууд ингээд бүгд байна гэсэн үг биш шүү дээ. Гэхдээ ер нь бол ингээд удирдлагын тогтолцоог харангуут ингээд аль компани юун дээрээ төлөвлөж ийн вэ гэдгээс нь хамааруулаад C-level-ийн буюу одоо удирдлагын багийнхан ялгаатай одоо нэршилтэй байдаг юм уу тийм нэршлэнээс ирж байгаа гэсэн. Тэгэхээр манайх датагаа хөрөнгөх гэж бодоод яг энэ датагаанаас бид нэр ямар үн цэнийг гаргаж ирэх вэ гэдэг дээр стратегийн хэмжээнд бид нэр дата стратеги боловсруулж энийг хөрөнгө болгож одоо бид нар цаашдаа явах ёстой гэж үзэж ивэл тэнд Chief Data Officer буюу одоо өгөгдөл хариуцсан захирал гэж байх ёстой гэсэн. Тэ? Chief Information Officer гэдэг бол одоо өгөгдөл дээр одоо нэг юм юу байна л да. Инновацийг оруулж ирэх гэдэг юм уу? Үйл ажиллагаагаа хяналттай, доктортой явуулах гэдэг юм уу гэдэг асуудал одоо. Яг бид нар одоо ингээд датан дээр цэвэр инновацийг явуулаад шинэ технологи, шинэ одоо алгоритм гаргаж ирэх биш. Ер нь бол мэдээллийн аюулгүй байдлаа хангаад тий үйл ажиллагаагаа доголдолгүй доктортой явуулах нь одоо хамгийн чухал гэж үзэж байгаа бол энэ Chief Information Officer. Одоо тэр инновац хийдэг яг одоо юу биш байгаа байхгүй юу? Одоо энэ мест гэх юм уу тий одоо биш байгаа тань л та. Тэгэнгүүт Chief Transformation Officer гэдээ ороод ирэнгүүт одоо энэ дээр за Chief Technology Officer би эдний ялгааг нь жоохон тайлбарлах гэдэг оролдъё л да. Тэгээ Chief Technology Officer гэдэг бол манай компани ирээдүйд ямар технологи ашиглаад яаж явж хөгжиж явж явах ёстой вэ гэдэг ирээдүйрөө чиглэсэн бодлогыг боловсруулдаг. Тэрийг стратегиасаа тэр тухайн байгууллагын стратегиасаа буулгаж ирдэг юм байна. Chief Information Officer гэдэг бол одоо байж байгаа системээ алдагдaltaгүй одоо хэвийн найдвартай үйл ажиллагааг нь хангадаг байх хэвээр тий. Chief Data Officer гэдэг бол тэр цэвэр одоо юу хийж байгаа вэ гэхээр өгөгдлөөс яаж манай компани энийгээ хөрөнгө гэж бүртгээд эндээсээ үн цэнийг үүсгдэг байх хэвээр. Яг ингээд нэг арай өөр юм үүрэг хариуцлагууд байгааз. Гэтэл яг ийм дижитал шилжилт хийхийн тулд энэ хүмүүсүүдийг хооронд нь уялдаа холбоог нь хангаад тэр тухайн компани соёлыг өөрчлөх шаардлага гарч ирдэг. Тэр цахим шилжилтийг хийхийн тулд процесс яригдана тий. Процессыг хэн хариуцж явах ёстой гэхээр Chief Information Officer хариуцж явах ёстой. Ер нь бол. За, датаны одоо чанарыг хэн хангаж явах ёстой вэ гэхээр бас Chief Information Officer хариуцж явах ёстой. Жишээлбэл тий.
А гэтэл нөгөө нэг байгууллага маань өөрчлөгдөх гэдэг. Тэнд очиод хүмүүсийг хооронд нь тий уялдаа холбоог нь хангаад ингээд үнэхээр одоо тийм дижитал соёлтой болгохын тулд хэн ажиллах хэрэгтэй вэ гэхээр Chief Digital Transformation Officer буюу өөрчлөлт хариуцсан захирал гэх юм уу одоо дижитал өөрчлөлт одоо шинжилэл хариуцсан захирал. А энэ болгоны дээр заримдаа CEO нь ер нь бол Digital Transformation Officer-ийн үүргийг давхар гүйцэтгэхэд явдаг тохиолдолч байгаа. Chief Information Officer нь давхар Chief Technology Officer руу хийгээд явдагч тохиолдлууд байгаа. Гэхдээ тухайн байгууллага местэй гаргаж ирэхдээ бид нэр одоо бизнесийнхаа хувьд тий бид нэр бизнесийнхаа одоо модельийг өөрчлөе гэж байгаа бол энэ Transformation Officer юм уу эсвэл CEO байх хэрэгтэй байхгүй. Технологи хариуцсан захирал технологио, дата хариуцсан захирал датагаа л ерөнхийдөө харж явж явах хэрэгтэй гэх юм уу. Тий. Тэгэхээр тухайн байгууллагын стратегиас бас аягүй их хамаарч байгаа гэсэн үг. Одоо тухайн компани аль хэсгээ үн цэнтэй гэж үзэх вэ гэдэг тий. Тийм баг. Манай Монголд ер нь Chief Data Officer гэдэг позишнтай тий албан тушаалтантай байгууллага байна уу? За яг одоо миний мэдхээр болохоор манайд бас яг Chief Data Officer гэдэг нь миний мэдхээр бол байхгүй байна. За ард байж магадгүй тий. Ардд байгаа. Нэрээ тийм баг тий. Алтан үлзий захирлаас ардын Chief Data Officer гэж явж байгаа. За би сонсноор банкнд бас байж магадгүй сонсогдчихсэн тий. Тэгэхээр ер нь хамгийн их дататай нөгөө санхүүгийн байгууллагууд учраас тэднэрт бас байж магадгүй тий. Тий. Би өөрөө банкнд ажиллаж байсан, хаан банкнд ажиллаж байсан. Тэгээд банкнд бол бизнес хөгжил хариуцсан захирлынхаа харьяанд дата сайентист, дата анализийн баг болонх үүсгэн байгуулагдаад ингээд явж исэн. Яагаад гэвэл бизнесийн шийдвэр гаргалтанд бид нар датаг дэлгүү хэрэглэх гэж байгаа гэдэг үндсэн дээрээсээ байгаад за дата инженерингийн баг нь дата баз админы баг нь бол CIO-гийн харьяанд ингээд ажилладаг байсан. Тус тустай байдаг байсан тийм. Тэгээд хоорондоо яг глобал хамтраад тий дата инженерингийн баг нь тийм датагаа бэлдээд тайлангийн баг нь хүртэл санхүү тайлан шинжилгээнд дээрээ тустай байдаг. Банк ч нөгөө маш их тайлан мэдээнүүд айгүйх гаргадаг. Тэгэнгүүт санхүү тайлан шинжилгээнийхээ хэсэг дээр бол тайлангийн баг нь ажилладаг. Тэгээ одоо ч гэсэн ерөнхийдөө ийм хөндлөн байдлаар 2-3 бүтэц яваад тэгээд үндсэн инженерингийн баг нь бол датагаа ингээд сайн үүсгэж өгөөд бусдын датан дээр ажилладаг, ашигладаг багууд бол бий болоод явсан байсан тийм. За тэгэхээр ер нь байгууллага стратегиасаа уялдаад за ямар албан тушаалтантай байх юм, ямар бүтэцтэй байх юм гэдэг зүйлүүд нь яригдчих шүү дээ тийм. Тийм байна. За тэгэхээр нөгөө дататай холбоотой за хамгийн дээдлийн албан тушаал бол Chief Data Officer. За Data Officer-ийн ажлыг бол одоо тухайн саяны хэлдэг за CIO хийж болно, эсвэл Business VP хийж болно, эсвэл CEO өөрөө удирдах явж болно ч гэдэг юм уу тий. Тэр чиглэлүүдийг бол аваа явж болох нэ тий. За одоо доор нь байх ёстой нөгөө олон албан тушаалууд байгаа шүү дээ тий. За data engineering гэнэлгэн, data базын admin гэнэлгэн тий. За data scientist гэж тустай байна, data analyst гэж тустай байна. За улмаар улбаалаад бизнестэйгээ уялдуулаад бизнес аналист ч гэдэг юм ингээд ер нь датан дээр ажиллах за санхүүгийн шинжээч нар ч байна гэл те. Маш олон датан дээр ажиллах албан тушаалууд байгаад байгаа. Гэхдээ эндээс илүү төлхөө хоёлаа нөгөө дататай холбоотой буюу scientist, engineering, analyst гэдгүүдийн ялгаанууд тэгээд ер нь байгууллагад за одоо датагийн баг бий болгох гэж байгаа байгууллага байх юм бол хамгийн түрүүлж алигээ бий болгох ёстой юм хамгийн одоо багада ямар хүмүүстэй байх ёстой юм. За эсвэл ийм баг бий болохгүй байхгүй гэвэл мэдээж аутсорсинг компани зөвлөгөөрчлийн компанитай хамтраад ажиллах ёстой тийм. Тэгэхээр энэ талаар хоёлаа хийсэн. За Chief Data Officer, Chief Science Officer-ыг би өмнө нь бас жоохон хайцсан л та. Chief Science Officer бол одоо шинжлэх ухаан яг хаашаа яваад байна тий. Шинэ гарч ирж байгаа тэр одоо ололтуудыг авчирж буулгадаг, инновац хийдэг. Chief Data Officer, Chief Technology Officer, Chief Science Officer гуруула ер нь бол нэлээ инновац дээр тулгуурлаж явдаг. Тэгэхээр ер нь бол тухайн чиглэлийнхаа трендийг аягүй сайн ойлгодог байх хэвээр. Chief Data Officer дээр одоо тулгуурлаад өшөө цаашаа ярих юм бол Chief Data Officer маань ер нь бол тухайн компани data strategy буюу өгөгдлийн стратегийг нь гаргадаг байх хэвээр.
технологийн стратеги гэж бас заримдаа хэлж болно тийм нөгөө талаар ингээд нөө холилдоод орж ирээд байдаг болохоос шүү. Гэхдээ яг үүндээ бол датаны стратеги, технологийн стратеги гэдэг нь бас жоохон ялгаатай л та. За дата стратеги гаргаж ирнэ гэдэг маань юу гэж байгаа вэ гэхээр бид нэр датагаараа жилийн дараа 3 жилийн дараа яг ямар үн цэнийг үүсгэх ёстой юм бэ? Манай компани өөрчлөгдөж байгаа энэ хувьсж байгаа бизнес модельийг бид нэр дэмжихийн тулд юу хийх ёстой юм бэ гэдгийг нь гаргаж ирж байгаа юм дата стратеги байдаг. Дата стратегийг яг ажил болгож буулгах одоо төлөвлөгөөг нь болохоор digital road map буюу дижитал шилжилтийн одоо төлөвлөгөө гэх юм уу тий? Одоо тэрүүгээрээ ингэж бас уйж өгдөг. Одоо яг гаргаж ирж байгаа стратеги яаж тухайн байгууллага одоо төлөвлөгөө болгож буулгах вэ гэдэг асуудал төр тий. Тэндээсээ уялдаад цаашаага ямар багтай байх шаардлагатай вэ гэдэг одоо хэрэгцээ нь гарч ирнэ. А тэр хэрэгцээгээ гаргаж ирэхээс өмнө бас дата офисерын одоо бас өөр нэг хийж ах чухал ажил нь бол одоо бас тухайн компани датаны соёл гэдэг асуудал байна. Тэгээд нөгөө талаасаа одоо дата офисер C-level-ийн одоо удирдлагын багтаа одоо датаны төслийн онцлогийг бас ойлгуулдаг байх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр датаны өгөгдлөөс бид нэр үн цэнийг гаргаж ирнэ гэж яриад байдаг. Энэ маань өөрөө ингээд ийм одоо юу гэх юм хэрхэн хийх нь тодорхойгүй, ямар үр дүн гарах нь тодорхойгүй тийм төслүүд байдаг тий. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд жишээ аваад үзэх юм бол одоо Америкийн одоо нөгөө юу байна л та цөмөрөө тээврийн компани байна. За нэг нэрийг нь би мартчихад байдаг. За ямар ч Америкийн тээврийн компани байгаа даа. Америкт байдаг одоо ерөөхдөө DHL эднэртэй яг адилхан тийм яг тээвэр хариуцдаг компани. Тэгээ эднийхэн ийм одоо судалгааны багтай. Судалгааны баг нь одоо яаж тээврийн зардлаа бууруулах вэ гэдэг дээр одоо ажиллах ёстой. Манай одоо энд гарч ирж байгаа дата ашиглаад бидний гарч ирэх эцсийн үр дүн бол одоо энэ тээврийн салбар дээр бол зардлаа бууруулах гэж үзээд одоо стратегиасаа тий зардлаа бууруулахын тулд бид нар яаж оновчтойгоор хуваарлалтаа хийж яаж одоо бид нар энийгээ үр ашигтай болгох вэ? Зардал бууруулах дээрээ төвлөрье гэдэг одоо 3 жилийн төлөвлөгөө гаргаж ирээд тэгээ тэр 3 жилийнхаа chief data officer нь аваад бүтэн баг бүрдүүлээд хэдэн сая долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээ 3 жилийн дараа үр дүн гараагүй л байсан. Одоо манайхан чинь 3 жил ингээ сая доллараар нь хөрөнгө оруулчаад тэрний үр дүн гарч ирэхийг нь хүлээгээд байх одоо тийм хэмжээний соёл бизнест байна уугүй гэдэг асуудал байгаа юм л та. Тэ. Тэгэхээр нөгөө нэг хүн бол одоо захирлууд бол удирдлагууд бол одоо бизнес хурдтай учраас 3 сарын дотор 6 сарын дотор ингээ үр дүн гаргаж ирээ гэсэн шаардлага тавьдаг. Энэ нь бол зөв нэг талаасаа нөгөө талаасаа үнэхээр датаг одоо чухалд үздэг соёлтой болох гэж байгаа бол одоо тэр тухайн компани тийм датан дээр суурилсан тийм соёлтой болох гэж байгаа бол тодорхой хэмжээнд инновац яаж явагддаг өгөгдөл дээр суурилсан төслүүд яаж явагддаг гэдгийг бас тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөх эрсдлийг авах шаардлагатай болдог. Тэгээд тэр компани Америкийн тэр тээврийн компани болохоор 3 жил яваад аудит оруулаад энэ үр ашиггүй байна. Энэ хүмүүс ажиллаа хийхгүй байна тий. Тэгээд үр ашиггүй байна гэдээ аудит оруулаад нөгөөтг нь хаах дээрээ тулаад удирдлагын баг дээр. Тэгээд удирдлагын баг дээр тэрийг нь хааяа гэдэг одоо баг шийдвэр нь бараг л гарах гэх. Тэгээ яг нөгөө нэг ганц авч үлдэж байгаа хүн яг chief data officer за өшөө 1 жил өгчөө. Бид нэр толгоогоор харьцаа. Одоо энийг ингээд бид нэр үр дүнгийн гаргая тий. Тэгээд нөгөө талаасаа датаны багийнхан ч гэсэн энд аягүй сайн сэгсрээ болж өгч байгаа байхгүй юу? Та нар одоо жилийн дотор үр дүнгээ гаргахгүй бол ингээд зөвхөн инновац гэж яриад ингээд цаг алдаад байж болохгүй тий. За тэгээд яасан бэ гэхлээр миний санаж байгаагаар би ингээд нэг яг тоо ингээд цээжээрээ бол сандгүй 200-300 сая долларын хөрөнгө за болоо тоогийн өстой яг сандгүй яг нөгөө нэг оновчлын 90 ном дээр бол байгаа шүү тий ном дээр бол байж байгаа гэхдээ ямар ч сан айгүй өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тэгээд нөгөө тээврийнхаа зардлыг километр тутамд нь бууруулж чаддаг болоод тэр бууруулсан нь эргүүлээд 6 жилийн 6 дахь одоо 4 дахь жил дээр эхний үр дүнгээ өгч эхлээд тэгээ 5 6 дахь жил дээр ингээ хөрөөд ирэнгүүт нөгөө хөрөнгө оруулалтынхаа зардлыг нөхөд 6 жилээс хойш нөгөөтг нь бүр тухайн компани зардлыг одоо ингээд
одоо хамгийн бүүн болгоцсон одоо тий одоо тэр тухайн компани оршин тогтнож байгаа бүр ингээд гол зүрхэн болтлоо ингэж хөгжсөн тийм баг байгаа тий. Тэгэхээр нөгөө нэг бид нар бас юу авах хэрэгтэй гэхээр 3 сарын дотор бид нар ингээд шууд датан дээр өгдөл дээр тулгуурласан соёлтой өгдөл дээр тулгуурласан одоо ийм бүтц тий ийм болно гэдэг бол өөрөө бол эн чинь нэг тодорхой хэмжээнд юм цаг хугацаа байна. Одоо компани өөрийнхөө одоо ингээд хувьслаар явж байгаа тэр шилжилт хөдөлгөөнийг хийхэд одоо тодорхой хэмжээний бас нөөц хэрэгтэй байна. Тэгэхээр гадны тийм бэлэн байдалтай байсан компаниуд хүртэл энэ дээр бол одоо ингээд нэлээд асуудалтай юу яадаг, асуудалтай тулгардаг гэдэг нь бол харагдж байгаа. Тэгэхээр тэр соёлыг бол бас аягүй сайн ойлгох хэрэгцээтэй. Аль талаасаа ойлголт хэрэгтэй байдаг гэж үзэж байна. За тэгээ таны асуулт нь болохоор ер нь бол Chief Data Officer яг юу хийгээд байгаа юм бэ гэхээр дата стратеги гаргаж ирэх хэрэгтэй. Дата стратеги гаргаж ирэхийн тулд одоо жишээл зардал бууруулах хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Эсвэл за бид нар одоо борлуулалтаа өсгөх хэрэгтэй ч гэдэг юм. Эсвэл борлуулалт зардлаа бүр холбож байгаа санхүүтэй нь холбож байгаа санхүүгийн хамгийн үр ашигтай байдлыг нь олдог загвартай болох хэрэгтэй ч гэдэг юм. Ингээд хэд хэдэн үе шатууд байна л да. Тэгэхээр датаны одоо maturity curve гэж нэрлэдэг юм л да. Ерөнхийдөө хэр зэрэг одоо өгөгдөл дээрээ тулгуурсан шийдвэр гаргалт нь ямар түвшинд явж гинэ вэ гэдгийг тодорхойлдог тийм онлын бол одоо ийм үе шатууд байдаг. Эхнийх нь бол ерөөсөө энэ өгөгдлөө ер нь бол нөгөө ямар асуултанд хариулж байгаа гэхээр what гэдэг асуултанд хариулж байгаа. Танд өгөгдөл байна уу? Өгөгдлөө та нар одоо хадгалж чадж гин үү? Чанартай байна уу? Тэ бүртгэж чадж гин үү? Гэт ингээ одоо контрол хийх гэдэг аудит дээр ч юм уу те одоо ингээ ороод ирэнгүүт энэ тоо зөв үү? Зөв болвол энэ нь одоо юу гэсэн үг юм бэ? Гэдэг одоо юу болоод байна гэдэг асуултанд хариулж байгаа юм те. Байгууллагын одоо юуны хувьд аваад үзэх юм бол гэсэн үг шүү дээ те. За юу болоод байна гэдэг асуултанд хариулаад үзэнгүүт одоо яагаад гэдэг асуултанд хариулах шаардлага гарч ирдэг. За энэ тоонуудаа бүртгэдэг болчлоо. Тоонуудаа бид нар мэдчихээн. Тэгвэл яагаад одоо ийм байгаа даа. Одоо худалдааны компани дээр ярих юм бол яагаад манай өнгөрсөн улирал ийм амжилттай явсан. Тэгвэл яагаад бид нар одоо 2 жилийн өмнө ийм алдаа гаргасан. Тооны баг байгаа. Энэ хэсэг дээр ч гэдэг юм уу те. Ингээд дүн шинжилгээ анализ хийх шаардлагатай болдог. Тэгэхээр энэ хүртэл яг үнэндээ бол технологи хэрэгтэй юу гэвэл ашиглаж болно. Гэхдээ яг энэ одоо үндсэн бүртгэлээ ERP ч юм уу одоо те ерөөхдөө ийм системээрээ IT хийгээд явах боломжтой гэх юм уу. Тэгээд одоо цэвэр одоо ийм дата анализ хийдэг хүмүүсүүд орж ирээд энэ яагаад юм бэ? Санхүүгийн шинжилгээ хийдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар заавал нэг технологи бол одоохондоо байхгүй байгаа зү те. За тэгээ явж байгаад яагаад гэдэг асуултанд хариулдаг болсны дараагийн үе шат нь болохоор тухайн байгууллага ирээдүйд юу болох гээд байгаа юм бэ гэдэг асуултанд хариулж эхэлдэг. 3 дахь нь. Ирээдүйд юу болох гээд байгаа юм бэ гэдэг асуултанд хариулахын тулд тэд нар яах ёстой вэ гэхээр predictive models буюу урьдчилан таамаглах загварууд ашиглаж эхэлдэг. За би одоо энэ дээр одоо миний хамгийн сайн гэж бодож байгаа жишээг нь ярил л да урьдчилан таамаглах загвар. Цөмөрөө одоо газрын тосны Shell гэдэг компаниг авч үзье тий. Газрын тос одоо үйлдвэрлэдэг. Бензин үйлдвэрлэдэг гэсэн үг шүү дээ. Тийм шиний тоснос үйлдвэрлэдэг тийм. Тэгэхээр Shell-ийн жишээн дээр аваад үзэх юм бол Shell яадаг вэ гэхээр ерөөсөө ингэдэг. Ирээдүйд одоо манай эрчим хүчний салбараар ярьж байгаа шүү дээ. Газрын тосны компани гэж эрчим хүчний тийм. Ер нь эрчим хүчний эрэлт нийлүүлэлт ирэх 50 жилд ямар байх вэ гэд ингээд хувилбарууд боловсруулдаг. Тэгээ тэн дээрээ бүтэн датаны багтай. Тэр нь юу хийж байгаа вэ гэхээр тухайн компани ирэх 50 жилдээ бэлэн байхын тулд ирээдүйн хувилбарууд нь юу юм бэ гэдэг мэдээллийг бэлтгэхэд оршиж байгаа гэсэн. Тэгээ тэн дээр ямар хүн хэрэгтэй вэ гэдэг асуулт гарч ирнэ шүү дээ тий. Тэрэн дээр болохоор одоо статистикийн хүмүүсүүд илүү төлхөө хэрэгтэй. Ер нь бол статистик суурьтай хүмүүсүүд байж ич тэр ирээдүйн хувилбаруудыг гаргаж ирдэг гэсэн үг байхгүй. Тэгээд ирээдүйн тэр хувилбаруудыг гаргаж ирснийхаа дараа тэд нар яаж байгаа вэ гэхээр за тэгвэл манай компани 50 жилийн дараа бэлэн байхын тулд одооноос стратегита юу суулгаж өгөх ёстой юм бэ гэдэг шийдвэр гаргалтандаа ашиглаад эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар одоо яг энэ дээрээс харах юм бол одоо эднийх газрын тос байгалийн хідээр төвлөрж байгаа компани ч гэсэн ирээдүйд бид нэр тэгвэл одоо за одоо ингээд нөгөө одоо хүлэмжийн бууруулахын тулд ингээд янз бүрийн одоо юмнууд болж ирээ. Одоо арга хэмжээнүүд явагдаж эхэлж байгаа тийм Парисын одоо хэлцээрээс ахуулаад. Тэнгүүд энэ Парисын хэлцээрийн үр нөлөө нь юу байх вэ? За бид нэр CO2 буюу нөгөө нэг одоо
хүлэмжийн хийг ингэж трейд хийдэг одоо ийм систем Европт аль хэдийн нэвтрээд эхэлсэн тий. Тэгэхээр тэд нар яадаг вэ гэхээр нөө CO2-гээ багасгаад зарж болдог байхгүй одоо кредит авдаг тий. Тэгэхээр тэр систем ороод ирчвэл биднэрт ямар нөлөөтэй байх юм? Ирээдүг л урьдчилан таамаглаад байгаа гэсэн үг шүү дээ. Ирээдүйд одоо газрын тос ингээд болоод бүгдээрээ ингээд цэвэр одоо нөө сэргийгт хэрчим хүч рүү орох болохоор манай компани 50 жилийн дараа яах вэ гэдэг ингээд 100 хувилбарыг гаргаад ирдэг тэнд бүтэн судалгааны дата баг ажиллаж идэг. Тэгээд тэд нар ирээдүйд юу болох гэдэг вэ гэдгийг таамаглаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэ? 3 дахь алхам дээр. За ирээдүйд таамаглахын тулд одоо ашигладаг аргачлалууд бол тус тустай байдаг. Одоо ингээд бидний яриад байгаа машин сургалтч бай, тий? Одоо энэ янз бүрийн статистикийн аргачлалууд ч бай. Энэ зүгээр урьдчилан таамаглах загвар хийж байгаа байхгүй юу? Ер нь бол тодорхой хэмжээнд скейл нь тий. За дөрөв дэх шат нь юу болохлоороо гэдэг нь юу вэ гэхээр тухайн байгууллагын хувьд за одоо би ирээдүйд юу болохыг за нэг 50% гаргаад ирлээ. Энэ 50%-ааsaa бид нэр одоо ямар оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй юм бэ? Бид нар одоо яах юм? Ирээдүйд 50 юм болж болно. Эрсдэлтэй бид нар бэлэн байхын тулд бид нар ямар шийдвэр гаргах вэ гэдэгтээ асуултанд хариулж чаддаг болох хэрэгтэй. Тэгэхээр аль хувилбар нь гараад ирсэн манайд ашигтай хувилбар нь юу юм бэ гэдэг дээр нь ажилдаг байхын тулд оптимизац, оновчлол, одоо янз бүрийн аргачлалууд бас ашигладаг явждаг гэсэн. Тэгэхээр энэ дөрвөн үе шат байгууллагын одоо хөгжлөөсөө харах юм бол датан дээр явж байгаа энэ хөгжлийн үе шатын хаана нь байна вэ гэдэг бас асуудалт нь айгүй чухал. Оновчтой шийдвэр гаргахын тулд ямар мэдээлэл хэрэгтэй байна вэ гэдэг асуулт нь амар чухал. Тэгэхээс ингээд нөгөө надаа ямар дата байна? Тэр датагаа би одоо юу болгох уу гэж эхлэхээсээ илүүтэй би шийдвэр гаргахын тулд ямар дата хэрэгтэй байна вэ гэдэг асуултаас явах. Тэр нэг манайх ингээд нөгөө асуулт нь буруу тавигдаж яваад байгаа юм шиг ер нь санагддаг. Тэгэхээр энэ юу хэлж байгаа вэ гэхээр үнэхээр бид нэр шийдвэр гаргалтыгаа дэмжихийн тулд ирээдүйн бид нар одоо оновчтой шийдвэр гаргахын тулд биднэрт ямар мэдээлэл чухал байна вэ? Би энэ хамгийн сүүлд оновчтой шийдвэр гаргалтын нь одоо жишээг Shell дээр ярил л да ерөнхийдөө тий. Shell дээр яаж байгаа вэ гэхээр одоо нөгөө нэг за одоо тэр чинь нэг үйлдвэр барьлаа гэж бодъё тий. Байгалийн хийг аваад байгалийн хийг бензин болгохтол ерөнхийдөө одоо ингээд байгалийн хийг одоо ямар байдлаар нийлүүлэлтийн сүлжээг нь яриа тий. Эний байгалийн хийг бол 3 төрлөөр боловсруулж болно. За эхнийх нь бол ингээд зүгээр одоо орсууд шиг ингээд хоолой тавиад тэр хоолоогоороо байгалийн хийгээ ингээд шууд түгээгээд явчих болно. Тэгээ энэ бол асар их одоо хөрөнгө оруулалт шаардсан ажил. Ер нь бол за эсвэл байгалийн хийгээ LNG буюу liquefied natural gas гэж байдаг. Ингээд өндөр даралттай температурт оруулж агаад тухайн байгалийн хийгээ шингэн болгоод баллон дотор оруулчихна гэсэн. Газ гэсэн үг тийм. Газаа шингэн болгож байгаа гэсэн. Тэгээд тэрийг баллонтой шингэн болгочингуудаа тээвэрлээд Америкт очингуудаа жишээлбэл Америкийн одоо нөгөө сүлжээгээр нь одоо тэр чинь дид бүтцэн байж байгаа шүү дээ хоолоогоор нь буцаж эргүүлээд хий болгоод тэгээд байгалийн хийгээ тараачна гэсэн үг тийм. А гурав дахь нь болохоор тухайн газараа байгалийн хий гарч байгаа газараа шууд юу ячиж болдог. Бензин болгочих болдог. Одоо боловсруулах үйлдвэрээ барьчихна гэсэн үг шүү дээ ер нь бол. За энэ гурав нийлүүлэлтийн сүлжээн дээр алийг нь бид нэр авч явах хэрэгтэй юм бэ гэдэг асуултанд хариулмаар байлаа гэж бодъё тий. Тэгэхээр энэ бол шийдвэр гаргалтын стратегийн хэмжээний шийдвэр гаргалт байгаа байхгүй. Энэ дээр мэдээж одоо санхүүгийн дүн шинжилгээ орж ирээд аль нь үр ашигтай байх вэ гэдгийг яагаад вэ гэдэг асуултанд хариулах гэдэг чинь яагаад энийг сонгох гэдэг юм бэ гэдгийг ингээд авч аваад тий. За тэгээд тэрэн дээр одоо ингээд боловсруулах үйлдвэр барьлаа гэдэг шийдвэр гаргачлаа гэж бодъё л да. За боловсруулах үйлдвэр барьлаа гэдэг шийдвэр гарангууд тэр боловсруулах үйлдвэр барьлаа гэдэг шийдвэр дээрээ ямар бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй шийдвэр гаргалтын дээр тий. Тэгэхээр яг үнэндээ ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдэг асуулт нь тухайн үеийн зах зээл дээр одоо тухайн түүхийн дээр хийх боломжит бүтээгдэхүүний үнэ нь ямар байх вэ гэдгийг самарна. Тэгэхээр нөгөө датагаараа надад байж байгаа дата нь энэ байна. Энүүгээр юу хийх вэ гэж асуухаас илүүтэй надад юу хэрэгтэй байгаа юм бэ? Тэхийн тулд ямар дата хэрэгтэй байгаа юм бэ? Гэдэг одоо голдрол нь бол уул нь яг цэвэр дата аналистийн хийж авах хэрэгтэй юм байна л да. Зөв.
алхам тий. Тэгэхээр тэд нар ямар асуулт тавьж байгаа вэ гэхээр за тэгвэл бид нэр одоо байгалийн хийгээр маш олон бүтээгдэхүүн хийж болно. Онгоцны түлш хийж болно тий. Одоо янз түлшүүд ч бас дотор аяга олон янз. Дээрээс нь ингээ янз бүрийн дайвар бүтээгдэхүүнүүдийг хийж болно. Буцаага төр хадгалчих болно байгалийн хийгээ. Одоо төр зогсоогоод боловсруулж гаргаж ирчээд буцаагаад хадгалчих болно тий. Тэгэхээр бид нэр одоо аль бүтээгдэхүүнээ хийгээд алийг нь одоо зарах вэ гэдэг асуултанд би хариулмаар байлаа гэж бодъё. Тий шийдвэр гаргалтын дээр. Тэхийн тулд бид нар ямар загвар боловсруулах хэрэгтэй вэ гэх ингээд дараагийнх нь асуудал нь гараад ирнэ гэсэн тий. Асуулт нь байхгүй бол энэ 50 опшноос аль нь оновчтой бүтээгдэхүүн бэ гэдэг хийх ёстой авах гэдэг нь тий. Тэгэнгүүт тэр асуултанд хариулахаас эхэлж байгаа болохоос биш одоо надаа ийм дата байж байгаа би эндийгээ яах вэ гэдэг асуултаас эхлэхгүй байгаа даа тий. Энэ надаа ийм дата байгаа эндээс би ямар бүтээгдэхүүн гаргах вэ биш би одоо энэ бүтээгдэхүүнүүдээс алийг нь сонгоод чаашин зах зээл дээр борлуулвал амжилттай борлогдох вэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй юм байна гэдэг одоо бизнесийнхаа асуултаас эхлээд тий. Тэр би асуултандаа хариулт авахын тулд надад ямар дата хэрэгтэй вэ гэхээр надад зах зээлийн мэдээлэл хэрэгтэй. Үйлдвэр зардлын өртөг хэрэгтэй. Тэгээ тэн дээрээ би загвар боловсруулах хэрэгтэй. Яг одоо энэ дээр цэвэр технологи дата орж ирж байгаа. Тэгээ тэр том загварыг нь гаргаж ирээд яг гэвэл хүн өнөөдөр би юу үйлдвэрлэх вэ гэхээр тэр датаг боловсруулаад сууж явах тийм одоо 50 хүн суулгаж исэн ч гэсэн тэрийг ингээд өдөр болгон механикаар гар аргаар хийнэ гэдэг бол угаасаа хэцүү боломжгүй зүйл байхгүй тий. Тэгэхээр энэ дээр яг ийм загвар бий болгоод тэр хийж байгаа загвар маань өнөөдөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэл хамгийн ашигтай байх вэ гэдэг бодлогыг л ерөөсөө боддог ийм загвар хийж байгаа гэсэн. Тэр загварыг бодохын тулд надаа ямар дата хэрэгтэй вэ гэдэг асуултан дээр орж ирээд тэр маань одоо зах зээлийн өртөг, ирээдүйн чиг хандлага тий тэр болгон мэдээллүүдийг оруулж ирээд үйлдвэрийн одоогийн байж байгаа нөхцөл байдал бүх юмнууд оруулж ирээд би юу үйлдвэрлэх вэ? Одоо тэр датагаа би бас дотроосоо хадгалж ивэл сайн. Гэхдээ тэр нь миний загвар ажиллана гэсэн үг ерөөсөө загвар хангалттай гэсэн үг биш байгаа байхгүй юу? Тийм ээ. Тийм байдлаар. За тэгэнгүүт одоо нөгөө айгүй удаан л юу н ороод байна л да нөгөө манай баг тийм байх хэрэгтэй вэ гэдэг асуулт тийм. Би нөгөө баг тийм байх хэрэгтэй вэ? Сая бол хоёлоогийн яран дээрээс юу гэж дүгнж болох вэ гэвэл за chief data officer гэдэг юм уу те өгөгдөлтөй холбоотой шийдвэр гаргах гэж байгаа болвол за энэ дараах те юу юм бэ? Яагаад юм бэ? Хэрхэн юм бэ? Те ямар оновчлол хэрэглэх ёстой юм бэ гэдэг энэ асуултуудад хариулах хэмжээний үе шатуудыг ер нь давах ёстой юм байна. За тэгээд ямар шийдвэр гаргах гэж байгаа вэ гэдгээ маш сайн бодож аваад танд юу хэрэгтэй вэ? Ямар баг хэрэгтэй вэ? Ямар дата хэрэгтэй вэ гэдгийг ер нь бол гаргаж ирэх юм байна. За одоо нэлээд нурсчлаа сая. Одоо бол хоёлаа яг ямар баг хэрэгтэй вэ гэдэг рүүгээ орох гэж байна тий. За тэгээ. Ямар баг хэрэгтэй вэ гэхэлэр за асуудлаа тодорхойлцсон гэж бодъё. За би одоо яг за одоо ямар жишээ авал зүгээр вэ? За одоо хоёул худалдааны байгууллагын хувьд. За худалдааны байгууллагын хувьд би бараа бүтээгдэхүүн борлуулвал илүү за одоо импортын компаниг яваач чи тий. Ямар бараа бүтээгдэхүүн борлуулвал илүү манад ашигтай вэ? Импортын компани. За тэгэнгүүт одоо шинэ бүтээгдэхүүн оруулж ирэх гэж байгаа юм уу? Хуучин бүтээгдэхүүнүүдээ зарж авах гэж байгаа юм уу гэдгээс одоо дахиад сална гэсэн. Тийм гэсэн. Бизнес хөгжлөгийг ярих гэдэг байгаа юм уу? Бид нар одоо байж байгаа процессоо дэмжих гэдэг байгаа юм уу гэдэг асуулт гарч ирнэ гэсэн үг тийм. Бизнес хөгжлийг дэмжих гэж байгаа бол бизнес девелоперууд хэрэг болно. Одоо шинэ бизнесээ оруулж ирэх зах зээлийн судлаач гэдэг маркет ресерчер хэрэгтэй болно тий. Одоо байж байгаа процессоо бид нэр одоо ингээд одоо байж байгаа худалдааныхаа одоо борлуулалтыг ихсгийа гэдэг бас байж болно шүү дээ. За би борлуулалтаа ихсгийа гэдэг юм бол за ерөнхийдөө бол одоо яг датаны багт хэм байх хэрэгтэй гэхээр бизнес аналист байх хэрэгтэй. Бизнес аналист нь бизнес би одоо нөө шинэ бүтээгдэхүүн гаргаж ирэхгүй учраас бизнес девелоперыг нь бол хайчлаа. Бизнес хөгжлийг нь орхичээ тий. Айгүй олон нэршлүүд байгаа даа учраас тий. Тэгэхээр бизнес аналист гэдэг юугаа хийж явах хэрэгтэй вэ гэхээр юу хийж явах хэрэгтэй вэ гэхээр бизнес аналист тухайн шаардлагыг бизнесийн хэмжээнд буулгаж ирдэг байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бизнест яг энэ борлуулалтыг өсгөх ийм хэрэгцээ байгаад байна. Бизнест одоо яг ийм одоо төвөгшил хүндрэлүүд байгаад байна гэдгийг нь бизнес аналист ер нь бол шаардлагыг буулгаж ирдэг.
За тэрний араас болохоор функционал аналист. Одоо би тэрийг functional analyst л гэж хэлдэг л дээ ерөөхдөө. Тийм функционал аналист юу хийдэг вэ гэхээр тэр бизнесийн шаардлагыг техникийн шаардлага болгож хувиргадаг. Тэр техникийн шаардлага нь юу гэсэн үг вэ гэхээр технологийн хүмүүсүүдтэй одоо заримдаа бизнес аналист, технологи одоо функционал аналист хоёр нь хамтдаа яваад байдаг л та ерөнхийдөө тусдаа ч байж байгаа төслөөсөө хамаарат тийм. Функционал аналист юу хийгээд байгаа вэ гэхээр тэр буух гээд байгаа шалтгаан нь одоо буулгах гээд байгаа бизнесийн шаардлагыг технологийн процесс яаж болгож хувиргах ёстой вэ гэдэг дээр ажиллаад байгаа гэсэн. За тэгэнгүүт тэрний өөр хувилбарууд нь дата аналист байгаа тийм. Дата аналист нь болохоор тухайн датан дээр нь ажиллаад тэр тухайн процессд нь одоо гаргаж ирэх шаардлагатай одоо үр нөлөө, үр ашиг тэр дүгнэлтүүдийг хийдэг байх хэрэгтэй байгаа шүү дээ тийм. Дата аналист гэх. За дата аналист байна, дата инженер байна, дата одоо scientist буюу өгдлийн тэр шинжээч өгдлийн шинжээч судлаач гэх юм уу одоо тийм өгдлийн шинжээч байна. Эдгээр ингээд бүгдээрээ яг ийм ондоо шаардлагуудтай хүмүүс байгаа байхгүй тийм. Тэгэхээр магадгүй эднэрийн ингээд юуг нь ялгааг нь эхлээд цөмөрөө ярьчаад тэгээ яг ямар баг хэрэгтэй вэ гэдгийг орж ирээ тийм. Тэгээ бизнес аналист бол бизнесийн шаардлага, функционал аналист бол тухайн одоо бизнесийн хэрэгцээ шаардлагыг нь ер нь бол юун дээр технологи руу болгоход юу байх ёстой вэ гэдгийг нь гаргаж ирж байгаа тийм. Манайх болохоор бас ямар одоо асуудал харагдаад байна вэ гэхээр энэ хоёрт ач холбогдол өгдөггүй. Бизнес аналист одоо процесс аналист, функционал аналист хоёртоо ач холбогдол өгөхгүй учраас нөгөө хэсгүүд нь шууд эхлүүлэх гэдэг байхгүй одоо шууд дата анализ хий, шууд одоо энэ загвар босго тий судалгаа хий. Эсвэл шууд одоо ингээд юу хий энэ датагаа бэлд гэдэг ч юм уу тий. Энэ хоёр нь байхгүй бол угаасаа энэ төсөл унна. Ер нь. Яагаад вэ гэвэл тухайн бизнесийг мэддэг хүмүүс нь тэр бизнес аналистууд шүү дээ тийм үү. За яг функционал аналист гэдэг бол манад тийм нийтлэг байдаг нэр томьёо биш байж магадгүй тий. За нөгөө талдаа IT-ийн төсөл хөгжүүлж байгаа үед бол илүү IT бизнес аналист гэж IT-ийн техникийн шаардлагуудыг гаргаж өгдөг. За энэ системийг ингэж интеграцлаараа эндээс энийг нь аваад ингэх юм байна гэдэг хүнийг бол функционал аналист буюу IT бизнес аналистад зөвлөж болно. Тэгэхээр одоо датаны төсөл дээр бол тухайн бизнесийг буюу бизнесээ байнга анализ хийж идэг бизнес овнер гэж нэрлэдэг нөгөө талаас нь тийм ер нь бизнесийг хариуцсан нэг мэрэгжилтэн тийшээгээ орж ирэх хэрэгтэй болж таарж штэ тийм үү төслөөсөө хамаарат гэсэн үг. Төслөөсөө хамаарат гэсэн үг тийм. За тэгээд гол нь тэр бизнес аналист, функционал аналистууд орчуулга маш зөв хийж явах хэрэгтэй. Орчуулга буруу хийгдэх юм бол одоо бүтэн жилийн төсөл ч юм уу бүтэн төсөл тэр чигээр унах эрсдэлтэй байдаг учраас бизнес аналистууд бол маш чухал одоо үүрэг хариуцлагатай байдаг. За тэр бизнес нь яг тодорхой болоод за одоо яг энэний борлуулалтыг одоо сайжруулах хэрэгтэй юм байна. Энэний борлуулалт яг альны борлуулалтыг сайжруулах хэрэгтэй вэ гэдэг дээр магадгүй дата аналист нь бизнес аналисттайгаа хамт ажиллаа явчих болно гэсэн үг. За тэгээд датан дээр ингээ ерөөхдөө цөмөрө хараад за ер нь л яг энэ дээр асуудал гараад байгаа юм байна. Энэ асуудлыг шийдвэрлэх ёстой юм байна гэдэг нь тодорхой болсны дараа загвар хийх болохоор одоо машин learning инженергээ бас гараад ирсэн машин сургалтын инженер энергээ гараад ирсэн байж байгаа тийм. MedOps гэдэг тийм. Тэгэхээр одоо юу хийж явах ёстой вэ гэхээр асуудал нь тодорхой болсны араас датаг нь бэлдэж өгөх ёстой хүмүүсүүд нь бол дата инженерүүд. Тэр дата нь байхгүй ч гэж болно тийм. Гэхдээ байгаа датаг нь ямар ч пайплайн буюу бүх юмараа бэлдээд өгөх ёстой хүмүүсүүд нь бол дата инженерүүд байдаг. За гарч ирсэн датан дээр нь одоо нөгөө нэг зүгээр би одоо жишээ авъя л да. За одоо нэг түгэлтийн компани байлаа гэж бодъё тийм. Тэр түгэлтийн компани за бид нэр одоо түгэлтийгаа илүү хурдан хиймээр байна гэдэг одоо зорилго тавьчлаа. Манайх бол одоо үнэхээр ингээ хурд дээр одоо санал гомдол нь ирээд байгаа юм байна. Цагтаа өргөж өгч чадахгүй байгаа юм байна. Тэгэхээр бид нар ингээд энэ
асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна гэдэг тий. За дата бэлдэж өгөх гэхээр түгэлтийн одоо баахан датанууд байгаа шүү дээ. Аль цагт хэдэн минутанд ямар дата бэлдэж өгөх ёстой вэ гэдэг тэр датаг нь одоо цэвэрлэж яг бэлдэж өгөх ёстой дата инженерүүд байгаа гэдэг тий. Тэгэнгүүт тэр их дата ороод ирчингүүт бид нар түгэлдээ яаж цагт нь авчдаг болгох ёстой юм бэ гэдэг загвар дээр суух хүн нь нөгөө data scientist буюу өгөгдлийн шинжээч нь байгаа гэсэн. Бэлдээд өгсөн байж байгаа одоо нэг data warehouse, data lake house хоёрын ерөнхийдөө ялгааг нь энэ дээр нь бас ярьчвал зүгээр ах л та. Одоо data analyst-д хэрэгтэй мэдээллийг нь бэлтгэсэн байж байгаагаа ер нь бол data warehouse-д хадгалан авчдаг байхгүй. Репортингийн зорилттой тайлан байлан дээр бэлдээ явж байгаа. Data analyst тэр бэлэн цэвэрлсэн байж байгаа датагаа аваад за манай ер нь одоо энэ бүтээгдэхүүний тренд нь яагаад байна, зах зээл маань яагаад байна тий гэдэг асуултандаа ингээд data analysis хийгээд аль хэдийн бэлтгэсэн юм байж байгаа бол тэр warehouse дотроо явж хахад бол болж байна тий. Data lake house гэдэг маань заавал ийм одоо бас юутай байх албагүй. Бүтц эднэртэй бүр ингээд нарийн байх албагүй. Ер нь бол тэр бэлэн байж байгаа бүх датагаа хүнд бэлдэж өгдөг вэ гэхээр data lake house нь ихэвчлэн өгөгдлийн шинжээч машин сургалтын шинжээ одоо судлаачдад зориулсан тийм өгөгдлүүд. Тэгээ тэр өгөгдөл дээр тэгвэл бид нар яаж зохион байгуулах ёстой юм бэ гэдэг загвар дээр нь ажилд сууж байгаа хүмүүсүүд нь бол өгөгдлийн шинжээч нар нь хийгээд тэгээд нэг тодорхой одоо дүрмүүд гаргаж ирнэ гэсэн үг шүү дээ тий. Тэр дүрмийгаа буцаад эргүүлээ дотоод журам болгоо соёлдоо шингээх хэрэгтэй болчдөг гэсэн. Тэгээ эргүүлээ бизнес аналист нь орж ирнэ. Одоо нөгөө бизнес аналист, функционал аналист хоёр бол технологи болон тухайн үндсэн бизнесийн үйл ажиллагааг холбож байгаа гүүрэн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө одоо өгөгдлийн судлаач нь оруулж ирээ загвар хийгээ за түгэлтээ ингэж хийвэл үр ашиг нь өндөр юм байна. Цагтаа дуусах юм байна. Ингэжээж бид нэр тэдэн хувийн цагтаа дуусахгүй, тэдэн хувийн цагтаа дуустдаг байдлаар зохион байгуулалт зүгээр юм байна гэдэг ингээд дүнэлтээ гаргаад эсвэл тэр нь бүр загварч байж болно, системч байж болно. Тэр системийг нь бүр одоо цааш нь хөгжүүлэх тийм юу ч орж ирж болно гэсэн үг шүү дээ. Одоо систем болгоё гэдэг тийм. Технологийн хөгжүүлэлт орж ирж магадгүй гэсэн тухайн үеэс хамаарат. Тэгээд тэр оруулж ирж байгаа түгэлтийнхаа системийг буцааж суйрлуулахын тулд одоо биднэрт юу орж ирэх ёстой вэ гэхээр нөгөө өгөгдлийн одоо нөө софт тал нь гэх юм уу, хард тал нь бол яг ингээд технологийн баг маань ингээд судалгаагаа хийгээд үр ашгийг нь яаж нэмэгдүүлэх үү гэдэг тэр бүх загвар математик загварч байна уу, машин сургалтын загварч байна уу бүгднийг ингээ хийгээд өгчлөө гэж бодонгууд одоо нөгөө софт тал нь буюу одоо засаглал орж ирж байгаа гэсэн. Засаглалттай яаж энийгээ буулгаж өгөх вэ? Дотоод журамдаа энийг яаж шинжлэхийн өөрчлөлтийг нээх ёстой вэ? Ингээд одоо нөгөө нэг дата офисер нь нөгөөтгийгөө эргүүлээд бусад одоо нөгөө CIO руугаа шилжүүлж эхэлнэ гэсэн. За одоо ингэ оруулах тийм. Буулгуулад процессоо болгоорой ингээд хамтран ажиллаа авчиж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө баг ямар баг хэрэгтэй вэ гэхээр ерөнхийдөө нэг ийм баг байдаг. За би одоо нэг Shell-ийн дахиад жишээн дээр ярил л да тий жишээ авснаар. За Shell дээр бид нар одоо жишээлбэл аль бүтээгдэхүүний хийвэл хамгийн борлуулалт нь өндөр байх вэ гэдэг асуултанд хариулах гэж байгаа бол биднэрт энд хийн хэрэгтэй гэхээр бид нар химийн инженер нь хэрэгтэй. Процессыг мэддэг хүн байх хэрэгтэй. Тэр хүн функционал анализтыг хийж чадах байхгүй юу? Тэ? За тэгээд функционал аналист хийгээд бизнес аналист нь бол борлуулалтаа мэддэг хүн байх хэрэгтэй. За үйлдвэрээ мэдээд ингээд зардал өртгөө оруулж ирдэг хүн байж байгаа. Тэгээд тэрнээс гадна бас тестер гэдэг хүн байдаг бүр тусдаа. Гарч ирж байгаа үр дүн нь бизнесийн хувьд болж ийнэ үгүй юу гэдгийг нь шалгадаг. Нөгөө моделийн үр дүн гэдэг юм уу те? Бизнес буулгах боломжийг нь шалгадаг тустай хүн байх гэдэг. Тустай хүн байгаа гэсэн үг тийм. Тэр нь болохоор функционал аналист нь ч ер нь бол давхар хийж болдог. Өөрөө шаардлагыг мэдж байгаа учраас. Өөрөө анхны шаардлага гаргасан учраас тийм. Тэгэхээр тэр функционал аналист маань болохоор одоо энд үнэхээр гаргаж ирж байгаа энэ загварын үр дүнийг нь бизнест буулгахад боломжтой байна уу, боломжгүй байна уу гэдгийг нь мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн багаар бодоход химийн инженер хэрэгтэй байх нь үйлдвэрээ мэддэг, борлуулалтаа мэддэг, зах зээлээ мэддэг хүн бизнес аналист нь ах хэрэгтэй байх нь тий. Нөгөө талаасаа яг ямар загвар дээр ажиллахаасаа шалтгаалаад одоо яг энэ загвар бол машин сургалтаар аль бүтээгдэхүүнөө хийх вэ гэдэг бол асуултанд бол арай хариулах болоогүй. Одоо AI маань хичнээн хүчтэй явж байгаа ч гэсэн одоо энэ борлуулалтыг ямар хэмжээгээр хийх вэ гэдэг асуулт нь өөрөө AI-аар одоохондоо бол шийдвэрлэгдэх боломжгүй асуудлууд нэг багт.
Энэ болохоор цаана оптимизацийн асуудал байгаа байхгүй. Тэгэхээр оптимизац predictive analytics predictive analytics нөгөөх нь болохоор за урьдчилан таамаглах, оновчтой шийдвэр гаргах хоёрыг нэг зоосны хоёр тал гэдэг арчиж болж байгаа. За тэгэхээр одоо л AI ашиглаад машин learning хэрэглээд байгаа нь ерөнхийдөө predictive analytics хийгээд байгаа гэсэн. Урьдчилан таамаглаад байгаа гэсэн үг шүү дээ, тий. Гэтэл бидний шийдэх гээд байгаа асуудал маань ямар хэмжээгээр бид нэр үйлдвэрлэх вэ гэдэг асуулт байгаа даа шүү дээ, тий. Ямар хэмжээгээр үйлдвэрлэх вэ гэдэг асуултанд хариулахын тулд энэ дээр нөгөө таамаглал дээр тулгуурлаж болохгүй байхгүй юм. Одоо жишээлбэл за таамаглаад за тэгвэл одоо ийм бүтээгдэхүүнийг тийм хэмжээгээр хий гэдэг өгч штэ. Эн чин химийн үйлдвэр чи одоо юу гэх нөгөө бензин боловсруулах үйлдвэр чи өөрөө байгалийн хуульд захирагдаж явдаг. Тодорхой хэмжээний дүрмтэй, хатуу дүрмтэй газар байгаа. Тэгэхээр тэрэнд нь тааруулсан хамгийн оновчтой шийдвэр үйлдвэрийн төлөвлөгөө гаргах нь чухал болохоос биш. За энийгээ таамаглалцсан юм чи яг энэ рүүгээ хий гэдэг дүрмийг оруулж ирч чадахгүй гэсэн. Одоо яагаад тэгвэл одоо энэ Shell-ийн газрын тос боловсруулах үйлдвэр дээр AI-ыг шууд одоо ингэж ашиглаж болохгүй нэ гэхээр асуулт нь хөөс ондоохгүй. Үйлдвэрийн төлөвлөгөө гаргах чаа үйлдвэрийн төлөвлөгөө маань өөрийнхөө үйлдвэрийн хязгаарлалтанд баригдаж явж байгаа. Тэр нь болохоор физикийн хуулиар явж байгаа гэсэн үг шүү дээ. Би одоо хичнээн юу хийгээд одоо юу гэх одоо урвал явуулж байгаа учраас тэр урвалч нь өөрөө одоо Fisher-Tropsch-ийн хууль гэж байгаа юм л та. Тэр үндсэндээ нэг одоо тийм байгалийн хуульд захирагдж байгаа процессыг бид нэр аль бүтээгдэхүүнийгээ үйлдвэрлэх ёстой вэ гэдэг дээр тэр байгалийн хуульдаа захирагдаад аль нь боломжтой вэ гэдэг ийм зааглалтууд орж ирж байгаа гэсэн үг шүү дээ, хязгаарлалтууд. Тэгэхээр тэрийг одоохондоо AI бол арай болоогүй байгаа. Тэгэхээр AI-ийн хийж чадах юм байгаа, оптимизацийн хийж чадах юм байгаа. Аль нь нийлээд явж явах хэрэгтэй. Тэгэхээр бид нар одоо яг энэ загвар дээр энэ асуултаас хамаарат хийн хэрэгтэй вэ гэхээр биднэрт machine learning engineer биш data scientist хэрэгтэй байна. Загвар дээр суух нь. Үйлдвэрийн загвар дээр суух нь гэсэн үг шүү дээ. Тэ? Үйлдвэрийн загвар дээр суух нь senior-оос эхлээ junior гэдэг ингээд маш олон хүмүүсүүд байж болно ер нь бол. Тийм. Баг нь өөрөө том байж болно гэсэн үг. Жижигч байж болно тий. За тэгээд тэр загвараа хийгээд гарсан загварынхаа үр дүнгийн бизнес талдаа хүлээлгэж өгөөд тэгээд дуусчих хэрэгтэй. За одоо асуултанд нь хариулж байна. За яг хоо ер нь ингээд нөгөө таны хариултаас ингээд бацхаар юу л байна. Хоёулаа ингээд за ямар стратеги рүү, ямар шийдвэр гаргалт руу хийх гэж байгаа вэ гэдгээс хамаарат багийн бүтэц бүрэлдэхүүн бол өөр байх юм байна гэдэг ойлголтод бол хүрж байна. Тэ? За байгууллагын гүйцэтгэх захирал гэдэг эзэдүүд яг юу хүсэж байгаа вэ гэдгээс хамаарат за машин сургалтын инженер байх юм уу, дата сайентистууд байх юм уу, дата аналистууд байх юм уу гэдэг бол айгүй чухал юм байна гэж би хувьдаа таны яриан дээрээс дүгнэж байна. За хоёрдугаарт юу вэ гэхээр ер нь манай Монголын байгууллагууд ихэвчлэн яагаад байна гэхээр за 2-оос 3 дата сайентист та тэгээ за тэгэхээр бий болгож байгаа нь бол тэгээд дээрэс нь дата аналист бас нэг 2-оос 3 дата аналист та. Тэгээ за одоо яг хуу нэг дата сайентист, нэг дата аналист хоёр төсөлд нэг төсөл дээр хамтарч ажиллана л гэдэг санаа явж байгаа тий. За тэгэнгүүт дата сайентистууд нь илүү дийлэнх нь нөгөө машин learning модельийнхаа ажил руу бас давхар ордог. Тэр ажлаа бол ингээ хийж байгаа бах. За бизнес талаас бол зайшгүй хүн оруулах нь бол чухлаа гэж штэ тий. Тэгэхээр за үндсэн датаны бүтцээ бол нэг иймэрхүү бүтцээ бол үүсгэж бас болох нь байна тийм үү. Scientist та, analyst та. За тэгээд дата инженертэй тийм инженерийнх нь бүтцийг нь бол одоо IT дотроо байж болно ч гэдэг юм уу. Хин тэрийг лид хийгээ явж байгаа вэ гэдгээс хамаарна гэсэн үг тийм. За тэгэнгүүт төсөл хэрэгжүүлэх болоод яг нэг төслийг нэг шийдвэр гаргалт болоод ирэнгүүт нөгөө хүмүүс чинь хамтраад ажиллах хэвээр хамтраад нэг төслийн баг гаргах хэвээр ч гэдэг юм уу. Болж штэ тийм үү. Одоо би нөгөө өөрийнхөө кейс дээр ярихад банкны хувьд бол бид нэр илүү скоринг модельүүд хөгжүүлэх хэрэгтэй гэлдэг. Зээлийн шийдвэр гаргалтуудыг оновчтой болгох хэрэгтэй гэлдэг. Тэнгүү дандаа зээл талаас нь зээлийн одоо бизнес оунер, процесс оунер талын хүмүүс орж ирдэг. Тэгээд зээлийн эрсдэл талын хүмүүс орж ирээд дата аналист, дата сайентистуудтай хамтраад за тэгээд зарим тохиолдолд гадны эксперт байгууллагатай хамтраад ингээд ажилладаг. Тэгэхээр ер нь бол үндсэндээ баг бүрэлдэхүүн бол scientist гэдэг бол илүү оновчлол тэр одоо модель гаргах чиглэл рүүгээ
төлхөө ажилтдаг хүмүүс байх нь байна. Аналистууд гэдэг бол за нөгөө бэлэн болцсон датан дээрээ одоо дүн шинжилгээг тайлан мэдээг боловсруулж өгдөг тий. За датануудыг нь хүнд ойлгомжтой эвтэйхэн байдлаар харагдуулж өгдөг. Харагдсан датан дээрээс тодорхой хэмжээний одоо шийдвэрүүдийг захирлуудад мэдүүлж өгдөг ийм төрлийн хүмүүс байгаад байна гэсэн үг байна тийм үү? Ер нь бол за тэгэхээр ямар баг нөгөө байгууллага ямар стратеги бариад ямар шийдвэр гаргах гэж байгаа вэ гэдгээс хамаарат багийн бүтэц бүрэлдэхүүнүүд бол өөр өдөг бахны гэж хэлж байна гэсэн үг тийм. Тэгээ бас хаана байх вэ ч гэдэг нь бас тэрнээс хамаарч байгаа. Хаана байх вэ, хин ярианд байх вэ гэдэг нь хамаатай гэсэн үг. За тэгэхээр энэ дээрээс яг энэ хоёр зүйл дээрээс стратеги чухал байх хэвээр, багийн бүрэлдэхүүн чухал байх хэвээр гэдгээс ер нь юуг дахин хэлмээр байгаа вэ гэхээр манад ямар дата байна вэ гэж харахаас илүүтэйгээр бид нэр ямар шийдвэр гаргах хэвээр юм бэ гэдгээ төрүүлж илүү бодороо тэрэнд ямар датанууд илүү хэрэгтэй юм бэ гэдгээ гаргаараа гэдэг зөвлөмжийг бол өгж ийн гэсэн үг юм байна. За ойлголоо. За тэгвэл ерөнхийдөө багийн бүтэц бүрэлдэхүүн энэ талын ойлголтууд бол ингээд гараад ирж байна те. За тэгэнгүүт дараа нь тойлоо түрүүн ярианыхаа голд бас та ярьж исэн data warehouse, data lake гэдэг нэг ойлголтууд яваад байгаа тий. За одоо сүүл рүүгээ warehouse нь lake болоод lake нь lake house болж ийна гэж одоо нэг юм олон алхмууд ер нь яриад байгаа. За тэгэнгүүт байгууллагууд warehouse-гүй байгууллагууд байгаа. Тэ warehouse-гүй байгууллагууд нь ерөнхийдөө шууд нөгөө lake house гэдэг ойлголт руу орж болох юм уу гэдэг асуултууд бас гарч ирдэг. За эсвэл бид нэр ингээд машин сургалт ер нь хэрэглэх гэж байгаамаа тийм модель боловсруулах гэж байгаамаа. Тэгэхээр ер нь warehouse нь хэрэгтэй юм уу? Биднэрт нөгөө lake нь хэрэгтэй юм уу? Lake house нь хэрэгтэй юм уу гэл. Тэгэнгүүт одоо экспертүүд зөвлөхөөрөө за ер нь одоо lake гэдэг чинь бол warehouse гэдэг чинь бол одоо хуучны технологи тий. Өмнө нь л ийм зүйлийг lake warehouse-ыг ярьдаг байлаа. Одоо бол наадах чинь нэг хэдэн жилийн өмнө lake болж ирж байгаад баахан одоо raw data гэж нэрлэдэг тий. Баахан датануудыг цуглуулад тэн дээр нөгөө машин learning data scientist-ууд одоо big data-н дээр ингэж ажилладаг байсан. Одоо тэгэнгүүт тэрийг илүү бүтцлэгтэйгээ холиод lake house болгож байгаа. Тийм учраас одоо та нар lake house шууд хийчихэж гэдэг юм. Ийм зөвлөгөөнүүд агиух явдаг л да. Ер нь бол тий. Тэгэхээр та эдгээрийн ялгаанууд ярин яг юу юм? Тэ байгууллага ер нь байхгүй байвал юунаасаа заавал эхлэх ёстой юм. Бас л ялгаагүй энэ нөгөө стратегиэс хамаарах байх гэж би хувьдаа бодож байна тий. Ямар стратеги барих гэж байгаа вэ гэдэг, юу хүсэж байгаа вэ гэдгээс хамаарат юутай байх вэ гэдэг нь бол чухал байх. Тэгэхээр энэ дээр та өөрийнхөө туршлагаас зөвлөмж өгвөл. Тийм. Ерөнхийдөө бол нөгөө нэг энийг бол яг цэвэр одоо дата инженер хариуцж байгаа, дата архитектор хийж байгаа нь ер нь бол тодорхойлох нь зөв. Одоо яг энэ зөв, энэ нь шин, энэ нь хуучин гэж ярихаасаа илүүтэй хуучин ч гэсэн хэрэгтэй, шин ч гэсэн хэрэгтэй тий. Тэр хуучин шин гэж яриад байгаа одоо нөө warehouse-га хуучин гэдэг lake house-га шин ч гэдэг юм уу тий. Эсвэл зүгээр шин технологи оруулж ирээд бид нар одоо ийм юун дээр авч ашигланаа. Зүгээр сервер дээрээ ингэж байрлуулад ингэж гэдэг юм уу тий. Энэ асуудал бол за яг нөгөө нэг ганц л би энэ дээр ганц л яг нэг point хэлмээр байна. Юу вэ гэхээр data lake house-тэй болчоод бүх юм цаашаага дараа нь явнаа гэд data lake house-ыг заавал оруулж ирэх ёстой гэдэг үнцгэл битгий байгаасаа гэж бодож байна. Тий. Data lake house одоо data warehouse энийг бол зөв зохион байгуулах ёстой. Зөв зохион байгуулад энийг өгөгдлөөсөө үн цэн үүсгэхийн тулд бэлэн болгохын тулд энийг боловсруулад датан дээрээ ингээд юу бэлэн одоо дид бүтцэх юм уу одоо энэ дид бүтцээ бэлдэх ёстой. Гэхдээ одоо энэ технологийн эрен үед болохоор ингээд амар хөрөнгө оруулчлаа гэж бодъё та. Дид бүтцтэй. Нөгөө дид бүтцээсээ ямар үр дүн гаргаж авахаа мэдэхгүй. Тэгээ төсөл нь онцдог байхгүй. Та нэг жил хөрөнгө оруулна. Жил оруулчаад нөгөөтг нь харагдаж баригдсан одоо үр дүн нь гарч ирэхгүй. Угаасаа гарч ирэхгүй тэр чинь дид бүтц юм чинь дид бүтцээр л байж байгаа шүү дээ. Дид бүтцээ ямар зорилгоор яаж ашиглах гэдэг нэг л эргүүлэл нөгөөтг рүү орох гэдэг гэсэн үг шүү дээ. Уул нь бол ингээд за хамгийн түрүүнд бид нэр стратеги гаргаад тэрний дараа засаглалаа тодорхой болгоод тий засаглал дээр ингээд оруулж ирээд тэрнийхээ дараа нөгөөтгийгөө процесс дээрээ буулгаад соёлоо ингээд төгс ертөнцид бид нар амьдарч ирсэн бол тий одоо дижитал соёлыгоо бий болгоод тэрнийхээ дараас ингээд нөө алхмынхаа 1 2 3 4 гэж ингэж явах
байсан баг л та. Гэхдээ бид нар чинь одоо ийм хурдцтай технологийн үед амьдарч иж энийг төгс болгочоод дараагийнх нь алхам руу орно гэдэг байдлаар явах нь бол одоо цаг хугацаа амар их цаг хугацаа алдна. Тэгээд алдаад нөгөө юугаа төгс болгочлоо гэж бодож исэн чинь дараагийн технологи нь гараад ирнэ. Тэгэхээр юу гэж хэлмээр байна вэ гэхээр эдгээр ер нь бол зэрэг явж явах хэрэгтэй. Өгөгдлөө сайжруулж явах хэрэгтэй, чанараа сайжруулж явах хэрэгтэй, өгөгдлөөсөө үр дүнгийнч гаргаж явж явах хэрэгтэй. Ингээд зэрэг явж чадахгүй болохоор ганцхан лейк хаусаал одоо хийгээд амьдрал сайхан болно гэдэг тийм одоо өрөөсгөл одоо байдлаар бол хязгаарч явж болохгүй л гэж хэлмээр байна. Тэгээд яг техникл одоо тэр нь ямар байдлаар бүт зохион байгуулалтыг хийх ёстой вэ гэдэг асуудал бол би өстой яг жинхэнэ CTO өвдөлөлттэй. Тий. Тэр тухайн компанида яг одоо ямар бүтцтэй байгаа. Энд байж байгаа бүтцийг нь дараагийн алхамда архитектуруудын хувьд гаргахын тулд юу хэрэгтэй байна вэ? Ямар хэмжээний хөрөнгө оруулалт орох гээд байгаа? Орох гэж байгаа хөрөнгө оруулалт маань эргүүлээд биднэрт энэ дэд бүтцийг үүсгэснээрээ юу биднэрт үр дүнг авчрахын гэдэг асуудлаа тодорхой болгож иж тэгээд тэрэндээ би тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх үгүй гэдгийг шийдвэрлэх шаардлагатай. Магадгүй байжсэн чинь дахиад дараагийн технологийн юу гараад ирэх шүү дээ шийдлүүд нь. Тий. Тэгэхээр бас хит тэр нөгөө юунаас тренд хөөж бас явах нь буруу. Гэхдээ яг өөрийнхөө үндсэн стратегийг л барьж авах нь зөв байх гэж бодож байна. Яг зөв харин наадах чи их чухал ойлголт явж байна. Чухал ойлголт гэхээс илүүтэй чухал point явж байна тий. Ер нь бол манайхан аюух тренд дагахыг хүсдэг тий. Бид нар одоо warehouse-гүй тэгсэрнэ warehouse та болохгүй. Warehouse чинь бол хуучин ч гэдэг юм уу гэдэг тийм ойлголтууд бас байгууллагуудад байдаг. Тэгэнгүүт за эсвэл lake-тэй байсан байгууллага нь lake house одоо болох ёстой маа гэл тэгж эхэлдэг. Тэгж алхам ордог. Эднэр бол өөрөө ерөөсөө хатуу дид бүтцүүд яваад байдаг. Эцсийн дүндээ уг нь одоо бас нөгөө юу ах хэвтэй юм шиг байна. Оновчлол ингээд яриад эхэлсэн чинь аль нь чухал юм бэ гэдгийг оновчлох хэвээр. Оновчтой шийдвэр гаргах хэвээр тийм үү. Яг энэ датаныхаа хувьд бол за өгөгдлөө ашиглаад өгөгдөл дээрээ зүгээр тоо мэдээлэл дээрээ ашиглаад тайлан мэдээгээ хараад тий анализа хийх гээд байгаа мó. За эсвэл үнэхээр нөгөө машин сургалтаа хэрэглэх гээд байгаа мó. Гэхдээ анализа хийчгээд машин сургалт руугаа орох юм уу? Эднэр зэрэг явах юм уу? Ямар ч анализгүй байж иж машин сургалт руу орох гээд байгаа мó. Гэт ингээд энэ шийдвэрүүдийг оновчтой зөв гаргаснараа илүү лектэй байх юм уу, warehouse-та төрүүлж байх юм уу гэдэг энэ шийдвэрүүдийг одоо гаргах хэрэгтэй болж таарад байна шүү дээ, тий. Тэгэхээр нөгөө стратеги гэдэг хамгийн түрүүний нөгөө асуулт юу хэрэгтэй байгаа юм бэ? Ямар зорилгоор энэ зүйлүүдийг хийх гээд байгаа юм бэ гэдгээс айгүй хамаарна. Тэгэхгүй бол лейк дээрээсээ үр дүнгээ гаргаж чадаагүй, тэн дээрээсээ инженерүүд ажиллаж чадаагүй байж итэл лейк хаус яриад эхэлдэг. Тэ? Warehouse-гүй байжгаад warehouse-а хийгээд за одоо дата мартууд гэж нэрлээд байгаа нөгөө датануудаа ингээл продактаар нь ч юм уу ингээд англиал тий мартуудаа үүсгээд тэндээсээ шийдвэрээ гаргах гад ингээд аналист нь ажиллах чийтэл лейк яриад эхэлчихдэг. Тэгэнгүүтэл тэнд баахан камерын бичлэгч гэдэг юм уу түүхий датанууд ч гэдэг юм уу тий ингээл харилцагчийн мэдээллүүд гэл баахан юмнууд цуглуулж байгаа л одоо энд нэг юм модель ажиллах гээд байгаа юм шиг болоод байгаа шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр би бол таны хувьд таны одоо зөвлөгөөгөөр юу гэж зөвлөж ийн вэ гэж ойлгосон бэ гэхээр хаашаа явах гээд байгаа юм, ямар шийдвэр гаргах гээд байгаа юм гэдгээс хамаарат warehouse чинь хэрэгтэй. За үнэхээр lake house, lake танд хэрэгтэй болвол та тэрийг хийгээрэй. Гэхдээ зэрэг яваараа тий. Warehouse дээрээсээ үр дүнгээ бас давхар гаргаа явж байгаарай. Lake-тэй болчлоо гэд бүх юм чинь төгс болчоогүй шүү. Тэрэн дээр чи ажиллах маш их цаг хугацаа зарцуулна буюу одоо түрүүний нөгөө тээврийн компаниар бол тий за мэдээж warehouse-та байсан бах гэж бодчих л та хамгийн энгийнээрээ батхад тэрэн дээр бол 3 жил за 4 жил ажиллаж байгаа шийдвэр гаргасан юм байна. 4 жил ажиллаа шийдвэр гаргаснаас нэг юм модель гараад ирлээ. Модель нь цаашаага дахиад 4 жил 5 жил ажиллаад нөгөө break even point гэж нэрлэдэг шиг нөгөө өмнө гаргасан хөрөнгө оруулалтаа нөхөж эхэлсэн юм байна. Тэгээд ашигтай болж эхэлсэн юм байна. Тэгэхээр бүхэл бүтэн нэг юм 7-8 жилийн хугацаа бол датаны шийдвэр гаргалтын дээр дата ашиглах дээр бол зарцуулагдах нэ. Тэр болгоныг
одоо нөгөө lake house-та гэж үзүүл аль хэзээ баг lake house-та болцсон байх хэрэгтэй болоод байгаа байхгүй юу? Ер нь тий. Тэгэхээр илүү багаас нь эхлээд үр дүнгээд давхар гаргаад ингээ яваад сайжруулаарай л гэж хэлэх гээд байгаа гэсэн үг. Зөв. Тэгэхээр ганцхан одоо нөгөө дата warehouse одоо дэд бүтцийн асуудлаас гадна дата анализистийн хувьд болохоор одоо дата анализ те дата сайенсийн хувьд болохоор ер нь бол мэдээллийн аюулгүй байдал маш чухал. Энэ бол датаныхаа warehouse-ыг ярихаасаа илүүтэй төрүүлж орж ирэх ёстой үндсэн асуудал нь бол мэдээллийн аюулгүй байдал. Мэдээллийн аюулгүй байдал дээр болохоор энэ нөгөө ганцхан одоо манайхан болохоор одоо нэг кибер аюулгүй байдалтайгаа холиод байдаг л та ерөөхдөө бол тий. Нэг л хакер орж ирэл ингээл хамаг юмыг нь тий устгаал ингээл орж ирэх гэдэг юм шиггүй ерөөсөө. Ер нь бол одоо яг энэ дээр ингээд харангуут дата аналистуудын хамгийн чухал суур юм нь бол датагийн чанар, дээрээс нь мэдээллийн аюулгүй байдал. Датагийн чанарыг би аль хаанаас авч ийн Excel дээр авахлаар мэдээж датаны чанар унахын хувьд бол унана. Гэхдээ тэрийг боловсруулж бас болно. Одоо байж байгаа нөхцөлтэй тааруулаад гэсэн үг шүү дээ. Ер нь бол мэдээллийн аюулгүй байдал нь бол одоо Монголд одоо хамгийн одоо сул яригддаг гэх юм уу? Тий. Банкнд л одоо мэдээллийн аюулгүй байдал гэдэг маань одоо ямар байдлаар хараасаа гэж хүсэж байна вэ гэхээр дата аналистийн хувьд бол дата аналист одоо дата scientist те энэ хүмүүсүүдийн хувьд бол цэвэр ёс зүйн асуудал. Яг зөв. Тэгэхээр суур ёс зүйн асуудал нь ерөөсөө л мэдээллийн аюулгүй байдал байдаг учраас энийг бол баг технологи гэж харахаасаа илүүтэй энэ юунаас соёлоос л харах хэрэгтэй тийм. Этикийн асуудал, соёлын асуудал тийм. Тэгэхээр нөгөө insider trade гэж ярьдаг, дотоод халдлага гэж ярьдаг тийм. Тэгэхээр энэ хүмүүс чинь өөрөө хамгийн чухал, хамгийн үн цэнтэй зүйл дээр ажиллаж байгаа хүмүүс. Тэгэхээр энэ хүмүүст мэдлэг ойлголтыг маш зөв өгөх хэрэгтэй тий. Хүнээ зөв сонгох ёстой гэд мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоонд ч одоо хүн процесс гэж явж байгаа шүү дээ тийм үү. Хүний нөөцийн асуудлууд байж байна. Тэгэхээр энэ дээр датан дээр ажиллаж байгаа хүнээ зөв сонгох нь хүний нөөцийн сонгон шалгаруулалтын асуудал болоо явцдаг тий. Тэгээд дээрэс нь технологийн хамгаалтаа хийх буюу technical контролуудыг хэрхэн тавих вэ гэж болоо явдаг. За physical control ч гэсэн яг ялгаагүй нөгөө нөхөр чинь флашн дээр датагаа аваа гарах нь үгүй юу гэж асуудал болдог тий. Тэгээд удирдлага зохион байгуулалтын асуудал болдог. Тэгэхээр эдгээр өөрөө датан дээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол айгүй чухал, дата тогтолцоо бүртгэж байгаа хувьд бол айгүй чухал тий. Data governance-ийн хувьд ерөнхийдөө бас за data quality, за мэдээллийн аюулгүй байдал, data owner, за нөгөө data catalog, metadata management гэдэг ер нь нэг датаны эзэн хинбэ гэдэг зүйлийг бас аягүй төрүүлж тодорхойлох нь чухал байгаа байдаг. Эзэн хинбэ гэдгээс хамаарад эзэн өөрөө ямар дата байгаа юм бэ гэдэг тэр data catalog гэдэг зүйлээ мэдэх ёстой. Metadata гэдэг нөгөө датагаа ямар бүтэцтэй, ямар дата хаана хадгалагдж байгаа вэ гэдгийг мэдэх ёстой тий. Датаны quality гэдэг ямар их үүсвэрээс ямар дата орж ирж байгаа юм бэ гэдгийг мэдэх ёстой. Ямар чанартай юм уу, чанаргүй юм уу гэдгийг мэдэх ёстой гэдэг. Тэгэхээр энэний зохион байгуулалтыг ер нь одоо хэрхэн хийх ёстой юм те. Одоо бид нар датан дээр ажиллаж эхлээл анализ хийгээл машин сургалт ажиллуулна гэхээсээ өмнө энэ data governance гэдэг зүйлийг түрүүн бол та төрүүлээд бүрдүүлэх ёстой гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс хамгийн түрүүнд ер нь юунаас эхлэх ёстой вэ? Хамгийн түрүүнд бол за одоо цөмөрөө жоохон ерөнхий ингээд ороод ирэх юм бол тий. Хамгийн түрүүнд бол стратеги. Стратегийн дараа засаглал. Одоо төгс нөхцлөөр явж байгаа тохиолдолд тий. Засаглал, засаглалынхаа араасаа болохоор за ер нь бол бусад юмнууд нь байж болно доо. Тий. Гэхдээ засаглал, соёл одоо бас одоо соёл хоёр явж илаа гэж бодъё л дээ. Гэхдээ яг ондоо ойлголт л доо. Энэ юг хэлж байгаа вэ гэхлээр одоо би ингээд нууцлалтай мэдээлэлтэй ажиллаад самбар дээр юм биччихлээ гэж бодъё тий. Би хурлаа дуусаа самбараа арчих тухай байгаа байхгүй. Тэр соёл дээр. Тэр бол соёл. Би уцаар хүнтэй автобусанд суугаад яриа явж илаа гэж бодъё л доо тий. Тэгэнгүүт би одоо нөгөө ажлынхаа мэдээллийг ярих уугүй юу? Одоо хүн хажууд надад сууж байгаад нэг кафед сууж байгаад би одоо жишээлбэл кофе ууж сунгаа өө эн чинь ингэж штэ гэж ярих уугүй юу гэдэг асуудал.
Энэ болохоор ингээд цэвэр соёлын асуудал байгаа байхгүй тий. Тэгээд бид нар ингээд датагийн мэдээллийн аюулгүй байдал гэж бас ярьж байгаа. Мэдээллийн аюулгүй байдал самбраа арчхаас тий скринээ лок хийхээс тий эхэлнэ. Ер нь бол автобусны дотор явахгүй байгаа гэдэг. А засаглалын хувьд ороод ирэнгүүт яг зам нь яг юу юм зөв юм бэ гэдгийг одоо энэ асуултанд хариулахын тулд цэвэр тухайн байгууллагын нөгөө дата офисер маань ажиллаж явах хэрэгтэй байгаа байхгүй. Стратеги гаргаж ирнэ. Дата стратеги гаргаж ирчээд road map гаргаж ирнэ. Төлөвлөгөөгөө боловсруулах тий. Тэгэд эндээ хүрэхийн тулд бид нар одоо мэдээллийн аюулгүй байдал дээр ингэж анхаарна. А дээрээс нь засаглал дээр ингэж анхаарна. Засаглал хэн хизээ шийдвэр гаргах вэ гэдэг тогтолцоо тодорхой болчих юм бол тий тэрэн дээрээ бид нэр цаашаагаа ингээд одоо дата анализийнхаа төслүүдийг оруулаад ирнэ. А гэтээ засаглалаа л хийх ёстой гэдэг ингээд бас гацаад байж болохгүй. Яагаад вэ гэхээр нөгөө бизнес чинь эргүүлэл хурд. Тийм шүү дээ. Цаг хугацаатай уралдаж байгаа. Тэгээ технологи нь өөрөө ингэж хурдсаад байхад бид нөгөө бид нар засаглалаа засах ёстой гэдэг ингээд хугацаа бас алдаад байж болохгүй. Тэгэхээр одоо бол уул нь бол энэ төгс ийм хамаарал бол байгаа тодорхой хэмжээнд. Гэхдээ ийм амар хурдтай байж байгаа энэ одоо технологийн орон зайд бид нэр ганцхан энийгээ хийчихэд дараагийнхыгаа хийнэ гэдэг тийм юм бол байлгаж болохгүй. Тэгэхээр та надаас асууж байгаа асуулт нөө цэвэр тухайн байгууллагын chief data officer-ийн хийх асуудалтай байгаа. Тэгээ нөө байгууллага болгон дээр ялгаатай гарч ирээд байна. Тэнгүүд эхний ээлжинд жишээлбэл за цөмөрөө ингээд өгөгдөл ашиглаад шийдвэр гаргалтыг дэмжих яг ийм загвар хийгээд үр дүнгийн үзчихээ байж болно жишээлбэл. Тэ? Тэгээд энэ үр дүнгийн үзүүлээд энэ үнэхээр манад хэрэгтэй юм байна гэдэг тэр урмыг нь сэдрээгээд дата чухал юм байна гэдэг ойлголтыг нь өгөөд эхлүүлэх нэг тийм pilot project-ууд байж болно. Тэ? Тэрэн дээр бол одоо жишээлбэл governance байсан байгаагүй, засаглал байсан байгаагүй тэрийг явуулж иж болохоор биш үү тий. Дата нь чанаргүй байлаа гэд data scientist-ууд одоо нөгөө юу ярьдаг байхгүй юу? Hypothetical data үсгээ авчдаг ер нь бол. Одоо жишээлбэл би ингээд дэлгүүр дээр одоо ингээд хідэн хүн ирж зогсож үйлчлүүлж ийн вэ? Хэдэн удаа хэр ингээд хүлээж ийн вэ гэдэг надад дата хэрэгтэй байлаа гэж бодъё. Би тэрийг очиод нэг өдрийнхийг яг тоолчих болж байна тий. Тоолохгүйгээр би юуг нь мэдж байгаа вэ гэхээр тэр хүлээлгийн процесс чинь өөрөө онлын хувьд пусан процесс гэдгийг мэдж байгаа. Тархалтыг мэдж байгаа гэсэн ер нь бол математик тархалтай. Тэр математик тархалтыг нь үнслээ би параметрыг мэдэхгүй ч гэсэн ойролцоогоор датагаа үсгэждэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө заавал дата надад байж ижил би энэ төслийг одоо би ингээл та энэ дэлгүүрт надад 5 ширхэг одоо касс хэрэгтэй байна уу 3 ширхэг касс хэрэгтэй. Би 3 хүн кассан дээр ажиллах уу 5 хүн ажиллах уу гэдэг бодлого одоо асуултанд хариулмаар байлаа гэж бодъё тий. Тэхийн тулд би яаж байгаа вэ гэхээр надад дата нь байхгүй. Тэгээ би энийг эхэлж чадахгүй юм байна гэж хайчиж болно шүү дээ тий. Яг үнэндээ бол тийм биш. Нөгөө нэг очиод дэлгүүр дээр нэг өдөр нөгөөтгөө бүртгэж аваад гаргаж ирж байгаа загварын hypothetical үүсгэж байгаа дата маань хангалттай байна уугүй гэдгийг шалгаал. Хангалттай хэмжээнд одоо наривчлал ярих тусам надад дата хэрэгтэй. Наривчлал нь хэрэггүй надад нэг 80% наривчлалтай байж хахад зөндөө олон шийдвэр гаргалтыг дэмжих бололцоо бас байдаг. Багт байна л да. Тэгэхээр бохир датач бай, дата чанаргүйч бай, зарим тохиолдолд дата сайентистууд угаасаа шийдвэр гаргалтыг дэмжих боломжуудыг нь бол аваад ирдэг гэсэн. Тэгээ зөвхөн датагаа чанартай болгож байгаа бол би загвараа эхлүүлнэ гэсэн бас тийм юм байхгүй. Та надаас 95% наривчлал шаардаад тэгээ амар бохир дата болохгүй дата өгчих юм бол би бол буцаана. Би энэ дээр ч ажиллаж болохгүй боломжгүй байна. Бага датан дээрээ бид нар хамаагүй одоо байж байгаа бидний тааж байгаа нэг 50%-тай яваад байна. Тэднийгээ бид нар 65 руу оруулъя, 60 руу оруулъя, наривчлал. Сайжруулъя. Тэгээ байж байгаа датагаа ашиглахад бол хангалттай яг юм байна. Тэгэхээр нөгөө нэг тухайн байгууллага дижитал шилжилтийг хийя гэдэг тэр одоо дижитал шилжилтийг хий, өгөгдөл дээр тулгуурсан шийдвэр гаргалтыг хий гэдэг тэр удирдлагын багийн одоо шийдвэр хамгийн чухал. Тэр шийдвэрээс яг ямар замаар явах вэ гэдэг нь одоо засаглалаа сайжруулад, өгөгдлөө сайжруулад, хажуугаар нь загвараач хийгээд ингээ явах боломжтой. Багаач бүрдүүлээд ингээд зэрэгэл явахгүй бол одоо бол ингээд бид нэр хүлээж сууж явах тийм одоо цаг бол байхгүй. Тий. Би сая таны ярьсан дээрээс бас нэг ийм поинт надад гарч ирлээ л дээ. Юу вэ гэхээр за манайхан бол ингээд
За өгөгдөлд суурилсан шийдвэр гарганаа л гэдэг. Гарганаа л гэдэг тий. Өгөгдөлд суурилсан одоо тий шийдвэр гаргадаг байгууллага болно л гэдэг. Гэхдээ яг ямар шийдвэр гаргах гэж байгаа юм бэ гэдгийг мэдтгүү. Тий. Тэгэнгүүт өгөгдөлд суурилсан шийдвэр гарганаа гэдэг дээрээ үндэслээд нэг юм том ч юм уу баг тий эсвэл нөгөө түрүүний ярьдаг өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах гэж байгаа учраас биднэрт лейк хэрэгтэй юм аа. Warehouse хэрэгтэй юм аа. За 4 data analyst, 4 data scientist хэрэгтэй юм аа. Технологийн амар том дэд үтс хэрэгтэй юм аа гэд товчдөг. Ер нь нийтлэгээрээ байгууллагууд тэгдэг тий. За яг хөө дийлэнх томчууд нь тэгдэг бах. Жижигүүд нь бол арай энэ төвшөнд бол арай очоогүй байх гэж бодож байна. Тэгээ ингээд харахаараа нөгөө бага бүрдүүлэх гээл, нөгөө дэд бүтцээ бүрдүүлэх гээл, амар хөрөнгө оруулалт хийх гээл ингээл цаг хугацаа алдаал мөнгө зарцуулаад байдаг. Төрөний хэлдэг нөгөө 2 жил тий хэдэн зуун мянган доллар ингээд зарцуулчихсан. Тэгсэн ирнэ яг нөгөө ямар шийдвэр гаргах гэж байгаагаа мэдэхгүй учраас хаашаа явахыгоо товлоогүй учраас нөгөө дүл чинь үрдүн муу гарна штэ. Тэгэнгүүт эздүүд уурлна. Яас их мөнгө зарцуулдгийг яах гэж байгаа юм тий. Тэгэхээр эсэргээрээ зүгээр яг ямар шийдвэрийг гаргамаар байгаа гэж хүсэж байгаа юм бэ гэдэг тодорхой нэг 3 поинтыг аваад за энэ бүтээгдэхүүнийг сайжруулах юм уу, өөрчлөх юм уу? За энэ импортын бүтээгдэхүүнийг нэмэх үү, нэмэхгүй юу? За эсвэл банк байлаа гэж бодоход энэ зээлийн бүтээгдэхүүнийг хэрхэн гаргах вэ? За эсвэл энэ скоринг модулийг хэрхэн сайжруулах вэ гэх нэг ийм 3 төсөл ч юм уу те ингээд авангуудаа тэрэндээ таарсан одоо нөгөө дид бүтэц хүн хүчээ эхнээс нь үүсгээд тэгээд явбал илүү оновчтой юм байна, зөв юм байна гэж надад санагдаж байна. Тэгэхгүйгээр бид нар бол ингээл хинэн том датаны багт авал, хинэн warehouse давал гэл ингээл амар их юм боддог штэ тий. Гэтэл эсэргээрээ одоо зөвхөн тайлангаал гарах гээд байгаа, автоматжуулах гээд байгаа тэр байгууллагад бол үнэхээр нөгөө лейк хэрэгтэй ч юм уу, гүч юм. Болох гээд шүү дээ. Тэгэхээр ер нь юмыг нэг ин зорилгоо зөв тавиад тэрэндээ хүрэх арга замаа зөв сонгоод зөв яваарэ. Зөв бага бүрдүүлээд яваарэ гэдгийг бол хэлж ийн гэж. Надад бол тэгж санагдлаа. Ер нь тэр нь бас зөв юм шиг ер нь бол санагдаад. Тэгээд бас яг энэ дээр яг нэмээд хэлэхэд нөгөө зөв бага бүрдүүлэхээс илүүтэй одоо нэг монголчуудын маань ерөнхий нэг нийтлэг юм байна. Би өөрөө л хийнэ гэдэг тийм сэтгүүтэй. Бид нар өөрсдөө л энийг хийх ёстой гэдэг. Яг үнэндээ болохоор хүн болгон өөртөө хамгийн сайн чаддаг юм хийгээд хамтраа явуучвал ер нь бол маш зөв. Зовхгүй баг зовно. Тий. Тэгээд 4 хүнтэй одоо за нэг одоо компани дээр жишээ авъя л да. 4 хүнтэй data science-ийн хүн байлаа. Одоо 2 data scientistтэй, 2 data analystтэй. За 10 ч байсан хамаагүй. Хизээ баг сайжирдаг вэ гэдэг асуултыг бас бодож үзэх хэрэгтэй. Баг нь нөгөө дөрвийгээ авчирчаад репорт автоматжуулах юм дээр 3 жил нүдчихээр нөгөө хүмүүс маань ер нь бол цэвэрнэ. Гэтэл үнэхээр одоо нөгөө нэг технологийнхаа салбартаа болж байгаа бүх трендийг дагаад тэгээ тэр тэндээ болж байгаа мэдээлэлтэй, тэндээ болж байгаа одоо шинэ заагуурж, шинэ одоо алгоритмуудыг ингэж барьж авч чаддаг тийм боловсон хүч нь хөгжиж явж байгаа хэрэгтэй. Би одоо дахиад Shell-ийнхаа жишээг авъя л да. Нөгөө Shell дээр яадаг вэ гэхээр Shell яг ийм одоо нэг Ortec гэдэг дата консалтинг компанитай 40 жил хамтын түншлэлтэй явсан. 40 жил. Shell өөрөө датагийн багтай гэвэл багтай. Shell багтай ч гэсэн одоо баг бүтэн 40 хүнтэй багийг цааталтаа зөвхөн Ortec дээр ажиллуулж байдаг. Яагаад гэдэг асуулт гарч байна шүү дээ. Үнэтэй байгаа шүү дээ. Ер нь бол тий 40 жилийн туршид консалтингаар тасралтгүй авч явна гэдэг чи одоо баг хөрөнгө оруулаад. Тий. Одоо Монголын хувьд орох юм бол би хувийн чинь эзэмших ёстой гэж баг хэлэхээр байгаа даа тий. Гэхдээ тийм байхгүй л тий. Тэгээд тэр нь яагаад вэ гэхээр яг энэ нөгөө нэг зэвэрхэс одоо баг бүрдүүлэх нэг ондоо тэр багийг хөгжүүлэх бололцоогоор нь хангах бас нэг онд асуудал байна.
Тэр баг хөгжөөд энэ их технологитой зэрэгцэж явах тэрийг үүсгэхийн тулд юу хэрэгтэй вэ гэдэг асуудал нь одоо нэг хүнийг авчраад тэр хүний л хийж чаддаг юм биш, тэр ур чадвар нь өөрөө хөгждөг байх хэрэгтэй байгаа шүү дээ, тий. Энэ чинь нэлээд инновацтай холбоотой асуудал учраас тэр хөгжлийг нь хангадаг тэр орчныг бүрдүүлэх нь өөрөө маш их хөрөнгө оруулалт, маш их хүч хөдөлмөр зардаг. Тийм ч учраас консалтинг компаниудын одоо хамтран ажиллах давуу тал нь тэн дээр байдаг гэж хараад байгаа юм бол. Тий. Тэгэхээр консалтинг та багтаа байж болно. Гэхдээ консалтинг компани чинь өөрөө танаа баг бол зөвхөн танаа л кейс дээр туршлагачдаг, танаа кейс дээр л ажилладаг баг тий. Тэгэхээр өөр хаагур гадуур юу болоод байна, яагаад байна, ямар одоо боломжууд байгаад байна гэдгийг харах нь бол ер нь багасчдаг. Тэгэхээр консалтинг багтаа хамт ажиллаад явах юм бол танаа хүмүүс илүү чад өгчөж, knowledge sharing хийж, тий, мэдлэгээ хуваалцаж ажиллаж болно гэдэг ойлголтыг хэлж байна, тий. Тийм байна. За тэгвэл хоёлоос нэлээд их ярьж гин. Тэгээ за дид бүтцээ ярьлаа, warehouse-а нөгөө лейк ярьлаа, хүний нөөцөө яаж чадахжуулах вэ, яаж бүтэц зохион байгуулалт хийх вэ гэдгээ ярьлаа. За илүү стратеги чухал юм аа, тий, удирдлага чухал юм аа, шийдвэр гаргалтын модель өөрөө чухал юм аа гэдгээ ярьж гин. За жижигхэн байгууллагын үед тий надад датаны би гэхдээ ингээд борлуулалтаа нэмэгдүүлмээр байгаа, үйл ажиллагаагаа сайжруулмаар байгаа. Гэхдээ надад одоо би яг ямар датаг бүрдүүлэх ёстой вэ? Зүгээр л Excel-ээ танд өгчгöd та надад тэн дээр оновчлол гаргаж өгөөд те. За та энэ бүтээгдэхүүн чинь ингэж борлуулагдсан байна. За энэ бүтээгдэхүүн чинь ингэдэг юм байна. Энэ дээр ингүүл зүгээрээ гэж өгч чадах уу? Чадна. Одоо Excel чинь яагаад Excel-ээс бид нэр database руу шилжих ёстой вэ гэдэг асуулт. Одоо нөө би дээр төвшөндөө ярьжсэн шүү дээ. Биднэрт database байсан байгаагүй data analyst-ууд ажиллаа хийгээл явж байдаг. Ер нь бол тий. Яг хуу чанарын асуудал ч юм уу одоо процессын асуудлууд яригдана тий. Зааталтай байгаа. Excel хизээ хэрэглэнээс гардаг вэ гэхлээр за нэг 1 сая мөр илүү болоод ирэнгүүт Excel нь гацаад эхэлдэг. Өөрийнхөө юунда тулаад ирдэг гэсэн үг юм. Тэр үед Excel-ээсээ би за database руу шилжихгүй болохгүй маа гэдэг дохио байгаа байхгүй юу. 1 сая мөрлөө очиагүй байж хахад одоо ингээд жилээр нь хадгалсан дата ч юм уу тий. Ингээд байж ах юм бол тэр датагаа үнэхээр ингээд нямбай хадгалсан байх юм бол бид нар өмнө нь одоо ингээд датаг цаасаар хадгалдаг байсан шүү дээ. Excel дээр одоо хадгалдаг болсон тий. Тэрийг ингээд амар дундуур нь орж ирж засч янзалчаагүй ингээд зөв архивлаад явцсан байх юм бол тэрэн дээр бид нэр дүн шинжилгээг нь хийгээл загварыг нь хийгээл өгөх боломжтой. Загварт Excel-ийн оролттой, Excel-ийн гаралттай байж болох л байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр нөгөө эндээс өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт гэдэг зүйлийг warehouse-таа ч вэ, lake-тэй ч бай, тий? Lake house-таа ч байсан хамаагүй Excel-тэй байхад хүртэл байгууллага шийдвэрээ гаргаж болно гэдэг зүйлийг одоо хүмүүс айгуу сайн ойлгох ёстой гэж бодож байна тий. Та өөрийнхөө нөөц бололцоондоо тааруулаад төсөв мөнгөндөө тааруулаад өөртөө байгаа зүйлээрээ мэрэгжлийн хүмүүс хандаад өгөхөд танд ямар ч байсан хүсэж байгаа нэг поинтыг чинь шийдвэрийг бол гаргаж өгч чадах юм байна. Зөв. За тэгэхээр наа чи айгуу чухал байгаа байхгүй юу? Ер нь бол манайхан чинь дөрөв нэлдэг трендэд агаал тэг ийм лимттэй авах хэрэгтэй, ийм лимттэй авах хэрэгтэй гэлдэг. Тэгэхээр датагаа оновчтой, зөв, бүтэцтэй хадгалах хэрэгтэй. Бүтэц гэхээр бас айгүй чухал ойлголт явж байгаа тий. Зүгээр ингээд нөгөө нэг мөрөнд бүгдийг бичээд авах юм уу? За эсвэл баганчлаад ингээд тус-тустай байх юм уу гэдэг нь байгаа. Ер нь зүгээр ингээд энгийнээр зөвлөхөд та за худалдаа 8 эрхэлдэг хүн байлаа гэж бодоход худалдаа 8-ага ямархуу бүтцтэйгээр хэрхэн хамгийн минимумда хадгалвал зүгээр вэ? За яг энэ дээр болохоор нэг жижигхэн компани хувьд ч гэсэн дата засаглалын асуудал орж ирж байгаа тийм. Дата ownership-ийг яг энэ дээр аяга тодорхой ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл надаа борлуулалтын тайлан 5 ондоо дүнтэй байж болохгүй. Тийм. Ганц л байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ дээр бид нэр өгөгдлийн яг үндсэн энэ суур юмаа хэрэгжүүлж авах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Бүтцийн хаяад. Их сурвалж нэг байх хэрэгтэй.
эзэнтэй байх хэрэгтэй. Тэ? Тэгээд нөө нэг одоо цор ганц байх хэрэгтэй. Одоо их сурвалж нэг байна гэдэг чинь би одоо ингээд 5 их сурвалж арчаад минийх борлуулалтын тайлаа аль нь юм бэ гэж сууж иж болохгүй байхгүй юу? Тэгээ тийм юм гарах айгүй их амархан байдаг. Тэгэхээр нөгөө жижиг компани байсан ч гэсэн өгөгдлийгөө чанартай байлгахын тулд их сурвалж тий одоо их сурвалж нь нэг яг энэ өгөгдлийг хэн хариуцж байгаа нэг тайлангаа одоо бэлтгэж байгаа тэр хүн ч юм уу одоо яг тэрийг ингэж нэгтгэж байгаа өгөгдөл нэгтгэж байгаа хүн ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар бүтцээ эхлээд зүв болгож яриад энэ төр жижигхэн ч гэсэн data governance-ийн одоо кейс орж ирж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгээд тэр жижигхэн өгөгдөл нь яг ийм форматтай байхаас илүүтэй гэдгийнхаа хувьд яг энэ хүн өгөгдлөө хариуцаад ганцхан энэ хүн эцсийн хувилбарыг одоо хариуцж авах ёстой гэдгийг тодорхой болгоод ороод ирчингүүд энэ файл энэ хүний эзэмшиж байгаа энэ файл хамгийн зөв тийм 5 хувилбар гаргаж ирэхэд би тэр хүнийхийг барина л гэсэн. Тэ? Гэтэл бүр том компани төвшөнд ярих юм бол 5 өөр хувилбараар 5 өөр тайлан боловсруулагдаад тэг зөрөөл явж идэг. Зөрүү нь хаана гараад байгааг нь мэддэхгүй ингээд. Эргээд бол маш их байна. Тэгэхээр нөгөө жижиг байх тусмаа өгөгдлийнхаа тэр засаглалын асуудлыг эртнээс ер нь бол ингээд процесс болгоо шийдвэрлэж байгаа хэрэгтэй. Би датагаа яг ямар байдлаар хадгалж байгаа. За ядаж одоо компьютер дээр нэг хүнийх дээр хадгалах юм уу? Эсвэл яг ингээ архивлж хадгалах юм уу тий? Тэгээ тэр хүн маань одоо ингээд гараа явсан ч гэсэн компьютер үлдээгээ явсан ч гэсэн би одоо дараагийнхаа өгөгдлүүдээ ингээ алдахгүй байж байгаа хэрэгтэй тий? Тэгээ өгөгдлийн чанар гэдэг ер нь бол үзүүлэлттэй болох хэрэгтэй. Өгөгдлийн чанар нь одоо жишээлбэл ингээд тэр хүн тайлан гаргаж л байгаа юм чинь ингээд за Excel дээр байлаа гэхэд тэдэн дутуу нүд байна. Ийм асуудлууд байна гэдгийг тэр тайлан гаргаж байгаа хүн ер нь бол мэдчихэж байгаа. Тэрийг зөвхөн тоон үзүүлэлт рүү буулгаагүй л гэдэг. Тэнгүүд одоо тэрийг тоон үзүүлэлттэй болгоод за энэ газрын одоо жишээл энэ салбар маань датагаа жоохон дутуу бөглөөд байна. Энэ газар жоохон буруу өгөөд байна ч гэдэг. Тэгэл нэг юм алхамаар тэрийг ингээд жижиг компани дээр ч гэсэн сайжруулад явах болцоо байгаа. Гол нь тэрнлүүгээ төвлөрч чадахгүй л байгаа юм шиг санагддаг юм байна. Тийм байна. Төвлөрч чадахгүй гэхээсээ илүүтэйгээр одоо ингээл болох ч доо гэх. Ингээл нүдэ анаад өнгөрөөч доо. Нүдэ анаад өнгөрөөдөг нэг тийм кейс байх шиг байна. За тэгэхээр бас саяны кейс дээр ер нь бит хоёрын яриа өндөрлөх тийшээ хандж тий. За ингээд харах юм бол data governance гэдэг зүйл өөрөө бас хамгийн чухал шүү. За governance дотор data security гэдэг ойлголт чинь бас явж байгаа тий. Сая ингээд data хадгалнаа, data нь байна гэдэг чинь өөрөө нөгөө CIA гэж нэрлэдэг тий. Нууцлалтай бүрэн бүтэн хүртээмжтэй гэдэг ойлголтууд явж байгаа гэсэн. Бүрэн бүтэн байдал нь өөрөө маш агуу чухал. За хүртээмжтэй байдал нь буюу тэр датанд хандах хэрэгтэй хүмүүс нь хандах ёстой гэдэг нь агуу чухал байгаа гэдэг. Хин нэгэн хүн тэрийг бүрэн бүтэн байдлыг өөрчилсөн үгүй юу гэдэг нь бас айгүй чухал байдаг тийм. Тэгэхээр энэ өөрөө бас айгүй чухал байх нэ гэж байгаа. Тэгэхээр ер нь та датан дээр ажиллах байгаа болвол датан дээр анализ хийгээ датагаа хадгалж байгаа бол нууцлал за тэгээд дээрээс нь data governance эзэн нь хин юм бэ гэдгийг нэг эзэндээ ядаж хариуцвал тэр хүндээ за энэний чи чанартай байдлыг нь бас чи давхар хариуцаарай. Дутуу буруу байж датанууд бүглэгдэж болохгүй шүү. Хин буруу бүглөөд байгааг нь хилээд засуулж агаараа гэдэг ийм жижигхэн тогтолцоо явах хэвээр байна гэсэн үг тийм. Тэгэхээр ингэхгүйгээр бид нэр бас ялгаагүй нөгөө шийдвэр гаргалтанда оновчтой байж чадахгүй муу одоо датан дээр ажиллах юм бол дата сайентист маань зөв одоо тийм модельийг зөв зүйлийг бол хэлж чадахгүй гэсэн үг тийм. Тэгэхээр энэ governance гэдэг зүйл чинь өөрөө хавь чухал байх нэ гэж байна. За тэгээд ерөнхийдөө за нэг хот хэсэг рүү орчих л да хамгийн сүүлийн хэсэг дээр. За манай Монгол улс ингээд одоо улс төрлөө гэдэг юм улс руу тий ингээд орчих тий. Бид нар ингээд big data гэж айгүйх ярьж байгаа. За тэгээд big data за тэгээд хиймэл оюуны дижитал стратеги гэл энэ стратегиудыг ингээд батлал ингээд ажиллаж байгаа тий. Тэгээд энтэй холбоотой ер нь бүтэц зохион байгуулалтуудыг бас айгүй их одоо стратеги ингээд улс гаргах гээд яваад байгаа шиг байна. За тэгэхээр ер нь бид нар энэ улсын big data-нууд өөрөө улсад бас ялгаагүй би бол энэ data governance байх ёстой гэж бодож байгаа. Тэгэхээр энийг ер нь хэрхэн одоо таны бодлоор тий хэрхэн зөв зохион байгуулах ёстой вэ
юунаас нь эхлэх ёстой юм бэ гэж бол асуумаар байна. За яг энэ асуултан дээр болохоор бид нэр одоо олон улсын сайн жишгээс суралцах хэрэгтэй байна. Бид нар одоо ингээд өгөгдөл суурилсан, тулгуурласан шийдвэр гаргалтыг дэмждэг болно. Технологиг дэмждэг. Өгөгдөл тулгуурласан шийдвэр гаргалтыг дэмжиж байгаа юм уу? Бид нар технологиг дэмжиж байгаа юм уу? Гэдгээ бас их тодорхойлох хэрэгтэй. За зөвмөр технологиг нь дэмжиж байгаа гэдээ аваад үзье л да. Өгөгдөл тулгуурсан шийдвэр гаргалт нь бол илүү арай жоохон ондоос рационал шийдвэр гаргалт ч гэдэг юм уу тий. Арай хүмүүсүүдийн соёлын ялгаа байгаа шүү дээ. Одоо нөгөөтөл нь болохоор бид нар одоо ингээ үнэхээр технологиг дэмжиж байгаа гэж бодъё тий. Тэгвэл технологиг бид нар дэмжихдээ технологи дээр гарч ирж байгаа Монголд гарч ирж байгаа одоо milestones буюу хамгийн чухал алхмууд нь юу юм бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй болчихно тий. Тэр нь юу юм бэ гэхээр ер нь бол одоо Silicon Valley ч гэдэг юм уу тий. Бид нар одоо Литван ч гэдэг юм уу одоо ингээд үлгэр жишээ болж байгаа. Литван бол одоо 2 сая үнэтэй Монголоос цөөхөн. Тэгсэн хэрнээсээ гаргаж ирж байгаа хэдэн юникорнтой 3 юникорнтой. Тий. Тэгэхээр нөгөө энэ газар яаж ийм болоод байна вэ гэдгийг судалмаар шүү дээ тий. Бүх газар бодлого боловсруулж байгаа технологи одоо үндэсний стратеги тий. AI хиймэл оюун ухааныг ашиглах стратеги. Хин нь хамгийн сайн яваад хин нь яагаад ийм сайн яваад байгаа юм бэ гэдгийг судлаад үзэх юм бол Литваны хувьд одоо 3 юникорн гаргаж ирсэн нууц нь юу вэ гэдэг ч юм уу одоо тэгж ярилцах хэрэгтэй болчихно л доо тий. Тэгээ тэр болохоороо ер нь бол эргүүлээ харах юм бол за одоо Silicon Valley байна. Юникорны гаргаж байгаа газар тий. Одоо хятад өөрөө ийм технологийн компаниудыгаа дэмжих гээд бүхэл бүтэн Шинжээ ингээ хот барьсан байгаа байна. Тий. Тэгээд Шинжээн дээр болохоор ингээ музейтэй. Музей дотроо юу гэж хэлж байгаа вэ гэхээр from made in China to created by China. Ингээд лоозонгоо ингээ олцсон. Хятад ингээд айгүй сайн лоозон явуулдаг газар шүү. Ер нь бол тий. Бүхэл бүтэн хотыгоо музейтэй хамт тэр соёлыг бүрдүүлэх гэдэг. Тэгэхээр энэ юу бүрдүүлээд байгаа юм бэ гэхээр соёл бүрдүүлж байгаа байхгүй. Инновацийг дэмждэг соёл. Хүмүүс ингээд нөө ялгаагүй хизээ сайжирдаг вэ гэдэг асуулт байгаа даа шүү дээ. Баг хизээ сайжрах юм. Баг хизээ хөгжих юм. Баг ганцаараа ганц компани хөгжиж чадахгүй, ганц баг хөгжиж чадахгүй, ганц компани хөгжиж чадахгүй. Тэр салбар тэр чигээр хөгжих хэрэгтэй. А тэр салбарыг хөгжих бололцоог нь олохын тулд одоо ямар бодлого явуулах хэрэгтэй вэ? А гэтэл инновацийг дэмждэг бодлого явуулахын тулд одоо хятад бол зүгээр ингээд бүтэн цэвэр одоо бүр амар метрополитен хот бариад өгчөж чинь тий. Тэгвэл яагаад Silicon Valley-тэй одоохондоо өрсөлдөж чадахгүй байна? Тэгэхээр Silicon Valley-д хамгийн чадaltaй, чадвартай залуучууд өдөр болгон технологийн талаар технологиг яаж дэвшүүлэх үү, хөгжүүлэх үү гэдэг асуудлыг ярилцж байгаа байхгүй. Энд ингээд оюуны одоо тэнд ингээд цэвэр хөдөлмөр явагдаад тэр хөдөлмөрийн нь үр шим нь юникорн болоод гарч ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр манайд юу айгүй хэрэгтэй вэ гэхээр манайх оюуны өмчийг ерөөсөө тэгж яг үнэлдэггүй одоо соёл байгаа тань. Энэ бол өөрчлөгдөх ёстой. Хэрвээ бид нар үнэхээр Монголын одоо ирээдүг бид нар оюуны өмчөөр явна, бид нар технологи хөөнөө, инновац байх ёстой гэж байгаа бол тэр хэмжээний ийм community бий болох ёстой. Зөвхөн одоо улс талаасаа биш ер нь бол. Бүх одоо технологийн салбарын хамтраад том одоо тийм чаленж гэх юм уу? Том бэрхшээлүүдийг одоо туулах ёстой, тий? Тэр том бэрхшээлийг туулахад садаа болоод байгаа юм уу эсвэл дэмжих бодлогыг төрөн дэмжиж өгөх ёстой. Тэгээ тэр орчинг бүрдүүлэх байгаа байхгүй. Одоо нөгөө бодлого ярихаасаа илүүтэй тэр орчинг Silicon Valley шиг орчинг яаж бүрдүүлэх вэ? Яагаад Silicon Valley руу хүн болгон явахыг хүсэж байна вэ гэхээр тэнд хамгийн авьяастай, чадвартай дэлхийн залуучууд технологийн одоо нөгөө хүмүүс тэнд очиж ном хаялцсан гэдэг юм одоо тий ном хаялцаад байна шүү дээ. Тэгэхээр бид нар тийм ном хаялцдаг соёлтой болох хэрэгтэй. Яавал бид нар энэ гоё технологиг гадагшаага гаргах вэ? Монголын зах зээл жижиг юм чинь угаасаа бид нар гадагшаа зах зээл рүү явах нь зөв жижиг улсын хувьд. А бид нар гадагшаа зах зээл рүү орохын тулд бид нар ганцаараа биш бидний одоо Монголд байж байгаа мундаг инженер, мундаг залуучууд бүгдээрээ нийлээд хамтдаа одоо ингээд ярилцдаг соёлтой нөгөө асуудлуудаа ярилцаад тэр асуудлуудыгаа шийдвүүлэх гээд ингээд саналуудаа өгөөд тий. А тэр өгж байгаа саналуудыгаа цааш нь үнэхээр ингээд community буюу одоо ингээд ийм хэсэг бүлэг хүмүүсүүд бий болоод
тэр асуудлаа яриад инновацийг бий болгох тэр орчинд л бүрдүүлэх нь хамгийн чухал. Хизээч одоо би 9 дээрээд 6-ад яваад тэгээ чи надаа инновацтай шинэлэг санаа гаргаж өг гэдэг тийм соёл байж болохгүй байхгүй юу? Тэндээс одоо бүтээлч санаа тэгж ерөөсө ундардаггүй гэх юм уу? Тэгэхээр шин санаа инновацийг дэмждэг бодлоготой шин санаа инновацийг ярилцдаг тийм орчинг бүрдүүлж өгөх нь одоо бидний салбарыг дараагийн хөгжилд гаргах айгүй том алхам гэж харж байгаа. Тийм байна. Байгууллагууд бас одоо нөгөө өөрийнхөө дотоод үйл ажиллагаагаа сайжруулахын тулд нэг юм innovation area-нууд үүсгээл те ажилтнуудад нэг арай нэг гоё орчин үүсгээл за тэнд очиж хөлөөтөө хилцүүлэг хийж болно гэлдэг шүү дээ. Тэгэхээр яг зөв манад бол яг тийм зүйл нь маш ихээр дутагдж байна. Технологийн салбарынханд ялангуяа маш их дутагдж байна те. За тэгээд дээрэс нь тэрийг дэмжих тэр одоо төр засгийн бодлого нь бас дутагдаад байна. Нөгөө талаараа дэмжлээгээд нэг манайхан ер нь манай технологийн компаниуд яаж ийнэ гэхээр зөвхөн миний хувийн бодол төрийг тойрон эргэлдээл тий төрдөл нэг ажил хийх. За эсвэл нь Монголынхоо л компаниудад нэг ийм ажил хийх гэдэг тэр зүйлийг л яриад ах шиг байгаа юм тий. Яаж юникорн болох юм, яаж гадагшаа болох юм, юунгаа гадагшаа гаргах юм гэдгийг хамтарч ерөөсөө ярьдаг. Хоорондоо ингээд өрсөлдөд байдаг учраас тэр community жоохон муу байгаад ах шиг байгаа юм тий. Бид нар одоо тийм хамтын зорилт тавьж болж байна. 100 стартап нийлж байгаа нэг юникорн гаргаж ирнэ. Тэрэн дундаас явж байгаа тийм. Тэгээ бид нар хоорондоо өрсөлдөөд одоо зах зээлээ булаацалтах биш. Угаасаа Монголын зах зээл дээр бид нар одоо булаацалтаад ч бие биендээ хэрэг одоо сөрөг нөлөөтэй байгаа шүү дээ тийм. Тэгэхээр бид нар дэлхийд өрсөлдөхийн тулд бид нар хоорондоо 100 дотроо одоо бие биенийгээ хурцлж өгж агаад тэр нь яваад нэг юникорн болж гарч ирэх хэрэгтэй. 100-аас 1 гэдэг ч юм уу тийм байдал. Гэтэл тэр орчныг бүрдүүлэхийн тулд бид нар юу хийх ёстой вэ гэхээр тэр маань төр засгийн бодлогын дэмжлэг байвал сайн байна. Нөгөө талаас болохоор олон нийт ер нь технологи бас ойлголттой болох хэрэгтэй. Технологи бол ганцхан байгууллагын ирээдүй биш Монголын ирээдүй байгаа байхгүй нөгөө талаараа. Монголын ирээдүй юм бол бид нар тэр дэлхийд гаргаж өрсөлдөх гээд байгаа тэр хэмжээнд хүрэхийн тулд тэр орчныг бүрдүүлэхийн тулд бид нар хамтарч ажиллах хэрэгтэй. Бид нар хоорондоо бие биенийгээ хурцлж одоо энэ сайн бэрхшээлийг давдаг байх хэрэгтэй тий. Бэрхшээлийг давж ижил ер нь бол баг хөгжинэ. Тэгээ бэрхшээлийг хамтдаа туулж иж давж иж одоо салбар нь өөрөө хөгжинэ. Тий. За бид тэгэхээр яагаад сая энэ хэсгэр орч байгаа гэхээр за төр дата стратеги, хиймэл оюуны стратеги гэдэг зүйлүүд ингээд гаргаж байгаа. Хиймэл оюунаар дэлхийд өрсөлдөн, датагаар дэлхийд өрсөлдөн гэд тий одоо big data-гаараа ингээд одоо юу гэдгийг Монголдо AI бий болгоно ч гэдэг юм зүйлүүд яриад тэгэхээр инхийн тулд үнэхээр дэлхийд өрсөлдөх байгаа стратеги гаргаж байгаа бол саяхан шиг энэ community-нуудыг дэмжсэн тий энэ технологийн компаниудаа дэмжсэн олон community бий болгох хэвээр энэ зүйл нь өөрөө стратегийн үндсэн бас чухал хэсэг байх юм шүү гэдэг байдлаар нэг ийм IT-ийн салбар руу орчиж байна л да тийм. Тэгэхээр биднэрт бол угаасаа одоо юу гэдгийг өөрийн гэсэн за Монгол үндэстний маш их датанууд ингээд байгаа тий. Тэрийг оновчтой зөв зохион байгуулад дотроо шийдвэрээ гаргаад явах нь бол төрийн хэрэг. Гэхдээ тэн дээр бол миний зүгээр төсөөлж байгаа саяны одоо энд ярьсан дээрээсээ ойлгож аваад ярихад илүү бид нар яг яах гэж байгаа юм бэ? Ерөнхий сайдын ширээн дээр, ерөнхийлөгчийн ширээн дээр тий дата аналист хийгдсэн өдөр тутамдаар real time тайлан мэдэн гардаг байх ёстой зүйлийг хамгийн түрүүнд нэг юм өгөгдөл суурилсан шийдвэр гаргалт гэдгээрээ хүсэж байгаа мó гэдг нь айгүй чухал юм байна. Нөгөө талаараа бид нар энэ датагаа мэдээж бусдад зарахгүй нь ойлгомжтой. Энэ датан дээр сурсан модулүүд дэлхийд бас гарахгүй нь бас ойлгомжтой байх хэцүү байх тий. Тэгэхээр энэ хиймэл оюун big data гэдэг энэ стратегиудээ одоо баг нөгөө талаараа тусад нь салгах хэрэгтэй тий. Зорилго нь тусад нь байх хэрэгтэй. Монголдо яаж бид нар шийдвэрээ оновчтой зөв гаргадаг байх юм бэ гэдэг нэг ийм стратеги байх хэрэгтэй юм шиг байна. Нөгөө талаараа дэлхийд энэ чиглэлийн одоо мэрэгчлэтнүүд тий юникорнууд AI одоо суурилсан ийм байгууллагууд ч гэдэм юм уу. За дата сайентистуудыг одоо энэ датагийн зөвлөх компаниудыг дэлхийд гаргах чиглэлээр яаж ажиллах вэ гэдэг тус тустай стратеги байх хэрэгтэй болов уу гэж би зүгээр хувьдаа бодлоо. Тийм тэгээд ямар ч байсан бидний урилгыг хүлээж авч тий
дататай холбоотой, дата анализтай холбоотой маш чухал зөвлөгөөнүүд, за үнэтэй санаанууд өгсөн танд баярлалаа. Тэгээд дата девисийн ажилд амжилт хүсье. За одоо датаны компаниуд олон болоод энэ чиглэлийн өрсөлдөө маш их болоод тий байгууллагууд өөрөө өгөгдөл зориулсан шийдвэр гаргалт гэдэг тэр зүйлээ оновчтой хийдэг болох ёстой. Энэ бол угаасаа цаг хугацааны асуудал. Тэгэхээр бүгдэнд нь амжилт хүсье гэж хэлмээр. За баярлалаа. За баярлалаа.